7 дугаар бүлэг дүүр эсгэцгээе. Энэ бүлгийг бас дахиад толгой дотроо 2 зураг, 2 үлгэрийг дүрслэн харж чаад эхлүүлмээр байна. Нэг нь та нарын бүгдээрээ уншсан үлгэр болох Аратан ба үзэгслэн тохны тухай үлгэр. Охин Аратантай гэрлэх ёстой болдгийг та санаж байгаа байх. Охин хүн үнсэж байгаа мэтээр Аратныг үнсдэг. Азар өнөөх Аратан хүн болон хувирч эцэст нь тэд аз жаргалтай амьдардаг. Нөгөө нь үргэлж маск зүүж амьдрах ёстой нэгэн нэрийн тухай түүх. Жинхэнэ төрхөөс нь хамгийн илүү царайлаг харагдуулж байсан учраас тэр маск зүүж байсан. Тэр үүнийг хэдэн жилийн турш зүүх шаардлагатай байв. Гэтэл нэг өдөр маска аваад харсан чинь царайных нь хэв нь масктайгаа адилхан болсон байв. Одоо тэр маскгүй байхдаа ч сайхан харагдахаар болжээ. Өнгөлн далдлах гэж эхэлсэн зүйл нь эцэстээ бодит зүйл болжээ. Хачин санагдаж болох ч энэ хоёр түүх хоёулаа энэ бүлэгт миний ярих гэж байгаа зүйлийг ойлгоход туслана гэж би бодож байна. Энэ хүртэл би бурхан гэж хэн бэ? Тэр ямар ажлуудыг хийсэн бэ гэдгийг харуулж чадах баримтуудыг гаргаж тавьсан. Харин одоо илүү практик зүйлийн талаар, өөрөөр хэлбэл одоо тэгээд цаашаа яах вэ гэдэг талаар ярихыг хүсэж байна. Бидний энэ хүртэл ярилцсан теологийн онолууд нь ер нь ямар үр нөлөөтэй вэ? Эдгээр онолууд нь яг энэ шөнөөс эхлэн үр нөлөөгөө үзүүлж чадах зүйлүүд юм. Энэ номыг өдий хүртэл уншсан хүн бүр ядаж нэг удаа залбираад үзье гэсэн сэтгэл хангалттай төрөхөр болсон гэж би бодож байна. Мэдээж та өөрийнхөө хүснээр залбирч болох ч эзний зааж өгсөн залбирлаас эхлэх нь хамгийн хялбар байх болов. Эзний зааж өгсөн залбирал бидний эцэг минь ээ гэсэн үгээр эхэлдэг. Энэ нь ямар утгатай үг болохыг та мэдэх үү? Илэн далангүй хэлэх юм бол энэ нь та бүхэн Бурхны хүүхэд гэсэн байран дээр өөрийгөө тавьж байна гэсэн үг. Бүр шулуухан хэлэх юм бол Христийг өмсөж байна гэсэн үг. Ингэж хэлж болох эсхийг мэдэхгүй ч энэ нь бас дүр эсгэж байна гэсэн үг. Учир нь ингэж хэлэх үед та Бурхны хүүхэд биш гэдгээ бас ойлгох болно. Та эцэгтэйгээ нэг санаа бодолтой, нэг зорилготой Бурхны цорын ганц хүүтэй хизээж адилхан байж чадахгүй. Бид бол хувиа хичээсэн, алдхаас айдаг, хүсэл шунал, атаа жөтөө, бардамнал гэх мэт биднийг зөвхөн мөхөлдөл хүргэх зүйлсийн багц юм. Тийм учраас Христийг ингэж дуурайж байгаа нь зарим талаараа маш увайгүй үйлдэл юм. Гэхдээ хачирхалтай нь тэр өөрөө бидэнд үүнийг хийхийг тушаасан. Тэр яагаад бидэнд үүнийг тушаасан юм бол? Өөрөө биш хэрнээ өөр хүн шиг дүр эсгэх нь ямар ашиг тустай юм бол? Зөвхөн хүний төвшөнд харахад хоёр төрлийн дүр эсгэлт байдгийг та бүхэн мэдэж байгаа. Эхнийх нь жинхнийг нь дарагдуулдаг муу дүр эсгэлт. Жинхнээсээ туслахгүй хэрнээ туслах юм шиг дүр эсгэж байгаа байдлыг хэлж байна. Гэхдээ бас жинхэнэ рүү хөтэлдэг сайн дүр эсгэлт гэж бий. Эдгээр та тэмч найрсаг дотн хүн биш ч гэсэн хэн нэгний хувьд ийм хүн байхыг хүссэндээ ихэд найрсаг дотн хүн болох гэж хамаг чадлаараа хичээх тохиолдол байдаг. Гэхдээ хэсэг хугацааны дараа жинхнээсээ илүү найрсаг нөхөрсөг болсон байгаагаа олж хардаг. Бид бүгдээрээ амьдрал дээр ийм зүйлийг туршдаг. Ихэнх тохиолдолд бодит байдал дээр огт байхгүй тэр зан чанарыг олж авах цорын ганц арга зам бол угаасаа тийм хүн мэтээр дүр эсгэж эхлэх явдал юм. Тийм учраас хүүхдүүдийн хэрхэн тоглож байгаа нь маш чухал. Тоглож байгаа хүүхдүүд үргэлжил том хүн болсон мэт дүр эсгдэг. Тэд цэрэг болж тоглодог. Эсвэл бас дэлгүүр болж тоглодог. Цэрэг болж тоглож байгаа хүүхэд тодорхой хэмжээнд булчин ширмсөө хөгжүүлж байдаг бол дэлгүүр болж тоглож байгаа хүүхдийн хувьд ч оюун ухаан нь хурцлагдаж байдаг. Том хүн болж дүр эсгэж байгаа байдал нь тэдний өсөлтөд тус нэмэр болдог. Та өөрийгөө би Христийн дүрд хувирч байна гэдгээ мэдрэх мөч бол үнэндээ дүр эсгсэн байдлаасаа хөндөрч харин жинхэнэ бодит байдалд ойртож чадах арга замыг ойлгож эхлэх тэр мөч байж болох юм. Таны дотор үнэхээр Бурхны хүүхэд мөн бол ингэж болохгүй шүү дээ гэсэн бодлоо төржиж болох юм. Тэгэж бодож байгаа зүйлүүдээ хийхэл болчих. Эсвэл танд одоо залбирах биш, харин доод давхар руу бууж очоод загтал бичиж, эсвэл их нэртэй аяг тавга авгаахт нь туслах ёстой юм байна гэсэн бодол төржиж болох юм. Тэгвэл явж бодсныхоо дагуу хийхэд л болно. Та одоо энд юу болж байгааг харж байгаа байх. Таныг ингэж байх мөчөд таны нэгэд л хүн хэрнээ бас эцгийн нэг адил Бурхан болох Христ бодитойгоор дэргэж чинь байж таны дүр эсгэж байсан зүйлийг жинхэнэ бодит зүйл болгон өөрчилж эхэлж байна гэсэн үг. Энэ бол зүгээр л мөс чанараас гарах дуу хоолойг дагаж байгаа зүйлийг л уран сайхнаар илэрхийлж буй хэрэг биш. Мэдээж мөс чанараасаа асуух үед яах ёстойг чинь хэлж өгнө. Гэхдээ би өөрийгөө Христийн дүрд хувирсан хэмээн тооцож тэндээс хариултыг ирэх юм бол тэр нь мөс чанараас ирдэг хариултаас өөр байх болно.
Мөс чанарт тээглээд байх зүйлгүй хэрнээ Христтэй адил байх гэж хичээж байгаа хүний хувьд бол зөвшөөрөх боломжгүй зүйл маш их байдаг гэсэн үг. Цаашдаа та юун зөв, юун буруу вэ гэдэг зүйлийн талаар бодохоо болно. Учир нь та зөвхөн тэр нэгнээс сайныг нь халдварлахыг л хүсэж байгаа. Энэ нь тогтсон хууль төрмийг дагаж мөрдөхөөс илүү өмнө байгаа хөргийг дуурайлган зурхтай адил юм. Хамгийн хачирхалтай нь хөрөг зурх нь нэг талаар дүрм журмыг сахихаас хамаагүй хэцүү байдаг ч нөгөө талаараа хамаагүй хялбар байдаг. Жинхэнэ бурхны хүү та нарын дэргэд байна. Тэр та нарыг өөрийн дүртэй адил болгож эхэлсэн. Тэр та нарын дотор өөрийнхөө бодол, өөрийнхөө амийг оруулж эхэлсэн бөгөөд өнөөх цагаан туулган цэргийг амьд хүн болгож хувиргаж эхэлсэн. Гэхдээ байгаадаа сэтгэл хангалуун хүмүүс нь өөрчлөлтийг хүлээж авалгүй туулган цэрэг хэвээр үлдэх болно. Заримд нь энэ зүйл туршиж байснаас огт өөр санагдаж байж болох юм. Нүдэнд үл үзэгдэх Христ надад туслаад байсан зүйл байхгүй. Харин ч би хүмүүсээс л байнга тусламж авдаг гэж хэлж болох юм. Гэхдээ ийм хүн бол дэлхийн 1-р дайны үеийн хомсдлын үеэр манайх дандаа шарсан талах иддэг учраас талхаар хомслоо гэж санаа зовх зүйл алга гэж хэлж байгаа эмэгтэйтэй адил юм. Талах байхгүй бол шарсан талах байхгүй. Христ туслахгүй бол бусад хүний тусламж гэж байхгүй. Түүний тусламж бидэн дээр янз бүрийн арга замуудаар ирдэг. Тэр бидний итгэлийн амьдрал гэж тооцдог зөвхөн тэр зүйлээр дамжуулан үйлддэггүй. Тэр байглаар эсвэл бидний биеэр номоор дамжуулан үйлдэж болно. Тэрч байтугай заримдаа энэ бол Христийн эсрэг зүйлүүд байна гэж хэлэхээр зүйлүүдээр дамжин үйлдэх үеч бий. Цуглаанд байнга явдаг нэгэн залуу Христэд итгэдэггүй гэдгээ шударгаар хүлээн зөвшөөрч цуглаанд явхаа болохоор шийдэх тэр үед Христийн сүнс түүнд урд өмнөхөөсөө илүү ойртож болно. Гэхдээ Христ юунаас ч илүүгээр эхлээд хүнээр дамжуулан ажилладаг. Учир нь хүн өөрөө Христийг бусдад тусгадаг тойл бас Христийг тээгч юм. Заримдаа бид өөрөө ч мэдлгүйгээр тээвэрлэгч болсон байдаг. Энэ сайн халдварыг өөртөө аваагүй хэрнээ бусдад тархааж бусдыг халдварлуулдаг хүн байж болно. Жишээ нь би үйл итгэгч хүмүүсийн тусламжтайгаар Христэд итгэсэн. Гэхдээ ихэнх тохиолдолд Христийг мэддэг хүмүүс бусаддаа Христийг түгээдэг. Чуулган өөрөөр хэлбэл нэгэндээ Христийг харуулж өгдөг итгэгч хүмүүсийн чуулган хэр зэрэг чухал зүйл болох нь эндээс харагдаж байгаа байх. Хоёр итгэгч хүн Христийг хамт дагвал Христ итгэл нь тэр хоёр хүн тус тусдаа дагснаас 2 дахин өснө гэж бодож байгаа байх. Гэвч тийм биш. Бүр 16 дахин өсдөг гэж хэлж болно. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй. Хөхөө өхөж байгаа нялх хүүхэд эхэндээ ээжигээ таньдаггүй. Үүнчлэн анх бид хүмүүсээс тусламж авахдаа түүний ард Христ байгааг харж чадахгүй байх нь зүйн хэрэг. Гэхдээ та өөрт хүүхэд хэвээр үлдэх боломжгүй. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр хэн бидэнд үнэхээр тусалж байгааг олж мэдэх хэмжээнд хүрэх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадахгүй бол харамсмаар зүйл болно. Учир нь ийм хүн эцэстээ хүнд найдахаас өөр аргагүй болдог. Хэрв та хүнд найддаг бол төлөвлөгөө урам хугарах болно. Учир нь хичнээн мундаг хүн байсан ч алдаа хийх л болно. Бас бүгд үхэн. Бидэнд тусалж байгаа хүмүүст талархаж, хүндэлж, бас тэднийг хайрлах нь зүйн хэрэг. Гэхдээ хизээж та хэн нэгэн хүнд бүх итгэлээ битгий өгөөрэй. Энэ дэлхийн хамгийн шилдэг, хамгийн ухаантай хүн байсан ч буй ингээрэй. Жишээ нь элсээр олон сайхан зүйлүүдийг хийж болно. Гэхдээ дээр нь байшин барих ажлыг бол яасан ч бүү хийгээрэй. Одоо бид шинэ гэрээний Библиэлд үргэлж хэлж өгч байгаа зүйлийн талаар ойлгож эхэлж байна. Шинэ гэрээний Библиэлд Христэд итгэгч хүмүүсийн дахин төрөх талаар хэлдэг. Христийг өмсөх талаар, Христ бидний дотор дүрээ олох, Христтэй нэг сэтгэлтэй болох талаар шинэ гэрээний Библиэлд үргэлжлүүлэн хэлж өгдөг. Эдгээрийг хүн Платон эсвэл Марксын хэлсэн үгүүдийг уншаад түүнийгээ хэрэгжүүлэх гэж хичээдэгтэй адилхан итгэгчид бас Христийн хэлсэн үгүүдийг уншсныхаа дараа түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээх ёстой гэсэн санааг уран сайхан байдлаар илэрхийлэх арга хэлбэр гэж бүү бодоорой гэсэн үг. Энэ үгүүд хавьгүй илүү утга санааг илэрхийлдэг. Энэ нь жинхэнэ бодгал нэгэн болох Христ таны залбирч байгаа энэ өрөөнд дотор оршиж ажиллаж байна гэсэн үг. Энд 2000 жилийн өмнө нас барсан тэр нэгэн сайн хүний талаар л ярьж байна гэж бүү бодоорой. Энэ бол тантай яг адилхан амьд хүн хэрнээ бас орчлын ертөнцийг бүтээсэн Бурхан өөрөө тань руу ирж таны асуудалд оролцож буй хэрэг юм. Ингэхдээ таны дотор байгаа төрлөх хуучин хүнийг өхүүлж өөрийнхөө шинэ хүнээр өөрчлөх ажлыг хийж байна. Эхэндээ тэр баг багаар ажилдаг. Дараагаас нь тэрээр арай урт хугацаагаар ажиллаж эхэлдэг. Энэ бүх явцаар дамжуулан эцэст нь таныг огт өөр оршихгүй. Жижигхэн шинэ Христ мэдээж хэмжээнд бага боловч Бурханд байгаа амьтаа яг адилхан амьтаа оршихуй болгон мөнхөд өөрчилж тавьдаг гэсэн үг.
Ингэснээр та түүний хүч чадал, баяр хөөр, мэдлэгээс мөнхөд хуваалцагч болох юм. Энэ үедээ бид дараа хоёр зүйлийг олж найдаг. Нэгдүгээрт бид өөрсдийн үйлдэлсэн тодорхой нүглүүдэд төдийгүй нүгэлтэй мөн чанартай анхаарал тавьж эхэлдэг. Өөрийнхөө үйлдэлсэн нүглийг хараад гайхаж сочирдоо зогсохгүй, өөрийгөө харах үедээ ч ингэдэг. Энэ жаахан ойлгомжгүй сонсогдож байж болох учраас би өөр дээрээ жишээ авч тайлбарлах гээд үзье. Орой залбирахаар суух үедээ тухайн өдөр үйлдэлсэн гин бурууга тоолох гэж оролдох үед 10 нүглийн 9 нь хайрлаж чадаагүй нүгэл байсан нь тодорхой байдаг. Бүдүүлгээр дуугаа хурааж, зэвүүцэж, ёжлон доогөлж, үл ойшоож ууралсан байдаг. Гэхдээ араас нь шууд тэр хүн гэнэт миний уурыг хүргэсэн учраас санаандгүй ийм авир гаргасан шүү дээ гэсэн тайлбар хийдэг. Би сонор сэрэмжгүй байсан учраас л бие барих сөгөө олдоогүй гэсэн үг. Энэ нь эдгээр үйлдэлүүдийг хөнгөвшиж үзэх шалтгаан болж болно. Мэдээж энэ нь төлөвлөж санаатаагаар үйлдэхээс арай дээр гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ бас өөр талаас нь бодож үзвэл сонор сэрэмжгүй байснаасаа болж хийсэн үйлдэл гэж байгаа нь өөрөө тэр чигтээ би угтаа ямар хүн болохыг бүр тодорхой харуулж өгч чадах баттай нотлохоо биш гэж үү? Хуурамч дүр эсгэх сөгөөгүйгээр надаас шууд гарчгаж байгаа тэр үйлдэл миний жинхэнэ нүүр царай биш гэж үү? Жишээлбэл доод хонглын өрөөнд байгаа хулганыг хармаар байвал өрөөнд гинт явж ороход болно. Хулган байгаагүй хэрнээ гинэт явж орсон учраас хулган гарч ирнэ гэж байхгүй. Нуугдах сөгөө байгаагүй л болохоос тэнд анханасаа л хулган байсан гэсэн үг. Үүний нэг адил уг нь бол та их сайхан зантай боловч гинэт таныг уурлуулсан учраас сайхан зан танд гинэт муу болчихсон хэрэг биш. Зөвхөн тэр гинтийн зүйл таны муухай зантай гэдгийг илчилсэн л хэрэг. Хонголд анханасаа л хулганууд байсан боловч хашгирах юм уу эсвэл дуу чимээ гаргах юм бол таныг орж ирээд гэрэл асаахаас ч өмнө бүгд амжиж нуугдах нь мэдээж. Миний сэтгэлийн хонголд уур хэлэн, өс хонзон гэх мэт гарахнууд үргэлж амьдардаг байх. Гэхдээ сэтгэлийн тэр хонголд маань миний ухамсар хүрэлцэж чаддаггүй. Гадна талд илчлэгдэж байгаа үйлдэлийг бол тодорхой хэмжээнд захираад байж болно. Гэхдээ зан араншин гэдэг бол миний хяналтаас гадуур байдаг зүйл. Өмнө хэлж байсанчлан хэрвээ бидний хэн байх нь бидний юу хийхээс илүү чухал байдаг юм бол дээр нь бас бидний юу хийж байгаа нь бидний хинбэ гэдгийн нотлогоонд болж байдаг юм бол надад хамгийн хэрэгтэй өөрчлөлт нь миний өөрийн хүсэл, миний өөрийн шууд оролцоотойгоор хизээж хийж чаддаггүй тэр өөрчлөлт юм байна гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. Энэ нь миний хийж байгаа сайн зүйлд ч бас хамаатай. Миний сайн гэж байгаа зүйлүүдийн ер нь хэдэн сайн сэтлэр хийгдсэн байдаг бол ихэнх нь олон нийтийн санаа бодлоос эмээх, шоудах хүсэл эрмэлзлээс үүдэлтэй дамжиггүй. Нөхцөл байдал өөр байсан бол шууд л муу үйлдэл хийхэд хүргэж болох байсан зөрүүд зан, өөрийгөө бусдаас дээгүүр тавьдаг бардам зангаас үүдэлтэй үйлдэлүүд хэр олон байгаа бол. Гэхдээ би ёс суртахууны хүчин чармаалтаар өөртөө шин сэтэл өгч чадахгүй. Христэд итгэгчид амьдралынхаа эхний хэдэн алхмыг хийснийхээ дараа бидний сүнсэнд хамгийн хэрэгтэй байгаа зүйлийг зөвхөн Бурхан л хийж өгч чадна гэдгийг ойлгодог. Гэхдээ үүнийг ойлгох үед энэ хүртэл миний ярьсан зүйлсийн талаар буруу ойлголт төрж болох юм. Хоёрдугаарт энэ хүртэл би бүх зүйлийг бид хийсэн мэтээр ярьсан. Мэдээж бодит байдал дээр бүх зүйлийг Бурхан хийдэг. Харин бид тэдгээр нь бидэнд биелэхийг зөвшөөрдөг. Зарим талаараа харинч дүрсгэж байгаа нэг нь Бурхан өөрөө юм байна гэж хэлж болохоор. Гуравныг Бурхан нь өөрийнхөө өмнө байгаа хувиа хичээсэн шуналтай, гомдолдог, тэрслүү хүн гэдэг амьтны талаар ингэж хэлж байгаа мэт. Хүнийг зүгээр нэг амьтан биш, харин бидний хүүхэд гэж бодъё. Христ ч бас хүн болсон учраас хүн гэдэг утгаараа тэд Христтэй адил юм. Гэхдээ сүнсээрээ ч бас Христтэй адилхан гэж бодъё. Үнэн дээр тийм биш байсан ч тэгэж хандъя. Энэ нь жинхэнэ бодит байдал болох хүртэл дүр эсгэцгээе. Бурхан та нарыг яг л бяцхан Христ хэмээн үзэж харилцаж байна гэсэн үг. Харин Христ та нарын дэргэчин зогсоод үнэхээр жижиг Христ болгон өөрчлөх ажлыг хийж байна. Бурхан дүр эсгэж байна гэхээр эхэндээ танд хачин сонсогдож байж болох юм. Гэхдээ энэ үнэхээр тийм хачин зүйл мөн гэж үү? Үнэн дээр энэ нь өндөрт байгаа нэг нь доор байгаа нэгнээ өсгөх арга биш гэж үү? Хэл дороогүй нялх хүүхэдтэйгээ ээж нь яг л ойлгож байгаа мэтээр ярьж байдаг. Улмаар хүүхэд ч ярьж сурдаг. Бид нохоотойгоо хүртэл хүн шиг харьцдаггүй гэж үү? Эцэстээ нохоо хүртэл бараг хүн шиг болсон байдаг. 8 дугаар бүлэг. Христ итгэл хэцүү юу, амархан уу? Өнгөрсөн бүлэгт бид Христийг өмсөх талаар мөн Бурхны жинхэнэ хүүхэд болохын тулд эхлээд ямартайч
Бурхны хүүгийн дүрд хувцлах тухай Христ итгэлийн үзэл санааны талаар харсан. Гэхдээ би энд нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Энэ бол итгэгч хүмүүсийн хийх ёстой олон зүйлүүдийн нэг нь биш. Бас энэ бол Христ хүнийг бий болгодог тусгай дасгал сургуулилт ч биш. Харин энэ бол бүхэлдээ Христ итгэл юм. Христ итгэл бидэнд үүнээс өөр зүйлийг санал болгодоггүй. Тиймээс би Христ итгэл ер нь ёс суртахуунтай байх, сайн хүн байх гэсэн энгийн ойлголтуудаас юугаар ялгаатай болохыг онцлон тэмдэглэхийг хүслээ. Христэд итгэхээс өмнө хүмүүс ерөнхийдөө ийм бодолтой байдаг. Бид янз бүрийн хүсэл сонирхолтой бие гэсэн бие хүнээ тэнд эхлэлийн цэг болгодог. Энэ бие хүнд гадна талаас шаардлагууд тавигддаг. Өөрөөр хэлбэл ёс суртахуун, зөв зан үйл, нийгмийн сайн сайхан байдал гэсэн өөр зүйлүүд бие хүнд шаардлага тавьдаг бөгөөд бие хүний хүсэл шаардлагад хөндлөнгөөс оролцдог. Бие хүн өөрөө ч ингэхийг хүлээн зөвшөөрдөг. Шаардна гэдэг нь миний хүсэлд хориг тавих боломжтой гэсэн үг. Бид сайн байх ёстой гэж бодож байгаа нь энэхүү шаардлагад захирагдаж байна гэсэн үг. Угтаа бие хүн бидний буруу гэж үздэг тэр зүйлийг хүсэж байж болно. Тэгвэл бие хүн тэр хүслээсээ татгалзах ёстой. Бас бие хүн бидний зөв гэж нэрлэдэг тэр зүйлийг хийх хүсэлгүй байж болно. Гэхдээ хэдий хүсэхгүй байсан ч тэр хийх ёстой. Гэхдээ хөөрхий тэр төрлөх бие хүн энэ бүх шаардлагуудыг биелүүлснийхээ дараа өөрийнхөөрөө байж дуртай зүйлээ хийх боломж цаг хугацаа олдно гэж үргэлж найдаж явдаг. Үнэн дээр бид татвараа байнга төлдөг нэгэн шударга эрттэй төстэй юм. Татвараа үнэнчээр төлөх зураа тэрээр амьдрахад хүрэлцэхүйц мөнгө үлдэнэ гэсэн найдварыг дээжил байдаг. Энэ нь бид одоо ч гэсэн төрлөх бие гэсэн амь хүнээ эхлэлийн цэг болгож байгаагаас үүдэлтэй зүйл юм. Ингэж бодоод явах юм бол дараах хоёр үр дүнгийн аль нэгэнд нь хүрэх болно. Нэг бол сайн хүн байх гэсэн оролдлогоо орхих болно. Эсвэл үнэхээр зовлонтой хүн болно. Тэгэхээр хэрэв та төрлөх бие хүнд тавигдаж байгаа шаардлагыг бүгдийг нь биелүүлэх гээд явах юм бол танд өөрт чинь үлдэх зүйл гэж юу ч үгүй. Та мөс чанартаа хэдий ч нэ захирагдана, мөс чанартай нь танаас төдий ч нэ шаардсаар л байх болно. Ингэж дутаж, дарамтлагдаж, хавчигдсаар байх үедээ таны төрлөх хүн баг багаар уурлаж эхэлнэ. Тэгээд эцэст нь сайн хүн байх гэсэн оролдлогоо орхино. Эсвэл бусдын төлөө амьдарч байхад яагаад хүмүүс үүнийг анзаардаггүй юм бол хэмээн үргэлж гомдолж, сэтгэл дундуур явдаг тэдгээр хүмүүсийн нэг болох болно. Нэгэн тийм болсон хүнтэй амьдрах нь илэрхий хувийн ачаагээд явдаг хүнтэй амьдрахаас ч илүү хэцүү байдаг. Гэхдээ Христ итгэлийн харуулж буй арга зам бол үүнээс өөр. Илүү хэцүү хэрнээ илүү амархан. Христ ингэж хэлдэг. Надад бүгдийг нь өг. Би чиний цаг, мөнгө, ажлыг чинь хүсэхгүй. Миний хүсэж байгаа зүйл бол чи өөрөө. Би чиний төрлөх хүнийг зовоохын тулд биш, харин өхүүлэхийн тулд ирсэн. Би энд тэндээс нь мөчөр таслахыг хүсэхгүй. Харин би модыг үндсээр нь булгалахыг хүсэж байна. Би шүдийг өрөмдөж, цэвэрлэж, ломб тавихгүй. Харин суулж хайна. Надад төрлөх хүнээ бүр бүхэлд нь өг. Өөрийнхөө хормоо хүсэл, гэмгүй гэж боддог хүсэл тэмүүллээж хамтд нь өг. Тэгвэл би чамд шинэ хүнийг өгнө. Үнэн дээр би чамд өөрийгөө өгнө. Тэгвэл миний хүсэл чиний хүсэл болох болно. Энэ арга нь бидний өөрсдийн хүчин чармаалтаар хийдэг өмнөх аргаас хавьгүй хэцүү хэрнээ бас хавьгүй амархан. Христ өөрөө ч итгэгч хүний амьдралыг заримдаа маш хэцүү, бас заримдаа маш амархан мэтээр тодорхойлсон байдгийг та бүхэн бас мэдэж байгаа. Тэр биднийг загалмайгаа үүр гэж хэлсэн. Өөр үгээр хэлбэл энэ нь яг хорих лагерт үхтлээ зодуулахтай адилхан зүйл. Гэсэн хэрнээ бас Христ ингэж хэлсэн байдаг. Миний буулга амархан, миний ачаа хөнгөн. Эдгээр нь хоёулаа түүний хэлсэн үг. Эдгээр нь хоёулаа үнэн гэдгийг бид мэднэ. Анги дотор залхуу хүүхэд эцэстээ илүү их зүдэрдэг гэж багш нар ярьдаг. Энэ нь ийм учиртай. Хоёр хүүхдийг суулгаад геометрийн хичээлийг нь тайлбарлаж өгч байна гэж бодъё. Чармаалттай хүүхдийн хувьд учрыг нь олох гэж хичээнэ. Харин залхуу хүүхдийн хувьд бол учрыг нь олохын оронд зүгээр л цээжлэх нь амархан санагдах байх. Гэхдээ 6 сарын дараа шалгалт өгөхөд ирэх үед чармаалттай хүүхдийн хэдхэн минутын дотор учрыг нь ойлгоод хөнгөн хийчихэж байгаа зүйлийг нөгөө хойрог хүүхэд хийх гэж хэдэн цаг нухаж махаа идэж байх болно. Ийм учраас залхуу хүн алстаа илүү их зүдэрдэг гэж хэлдэг байна. Бас нэг өөр жишээ харъя. Дайны талбар дээр ч юм уу эсвэл ууланд авирч байхад маш их зориг гаргах шаардлага гардаг. Гэхдээ эцсийн дүндээ харах юм бол ийм үед аюултай зүйл тулгуурвал эртхэн даваад гарсан дээр байдаг.
Харин айж сухтах юм бол хэдэн цагийн дараа бүр илүү аюултай байдалд орох тохиолдол байдаг. Аймхай байдал илүү их аюул дагуулдаг гэсэн үг. Үүний нэг адил та өөрийгөө бүхэлд нь хүсэл эрмэлзэл, анхаарал болгоомж гэх мэт зүйлүүдээ бүгдийг нь Христэд даатгахаасаа имээж бас энэ нь ямар ч боломжгүй зүйл мэт танд санагдаж байгаа. Гэхдээ энэ нь өөрөө хийх гэж зүдрэхтэй харьцуулбал хавьгүй амархан зүйл юм. Би гэсэн зүйлээ барьсан хിവэр хэрнээ ховийн аз жаргалаа амьдралынхаа хамгийн гол зорилгоо болгоод бас хажуугаар нь сайн хүн байх. Бид яг ийм байхыг хичээж байна. Бид бүгдээрээ ухаан санаа, зүрх сэтгэлээ, мөнгө, зугаа цэнгэл, байр суурь гэсэн зүйлд сул хаях хэрнээ зэрэгцүүлээд бас шудраг, цэвэр ариун, даруй байдлыг хадгалж чадна хэмээн найддаг. Ийм байж болохгүй гэдгийг Христ тодорхой анхааруулсан. Тэр өргөс бутнаас инжирийн жимс ургахгүй гэж хэлсэн. Өвснөөс өөр зүйл тариалаагүй газар үр тариа ургахгүй. Өвсийг нь хадаж богиносгож болно. Гэхдээ инглээгээд өвсөл ургахаас үр тариа ясан ч ургахгүй. Хэрвээ та улаан бодоо тариалахыг хүсэж байгаа бол хөрсний гадаргуу дээр биш. Харин илүү гүнзгий газарт өөрчлөлт хийх ёстой. Газрыг нь хагалж хөрсийг нь сэргэжүүлээд үр цацах ёстой. Тийм учраас итгэгч хүний амьдрал цаад болдог бодит бэрхшээлүүд ихэвчлэн санаанд оромгүй зүйлээс гарч ирдэг. Энэ нь өглөө бүр нүдэ нээх тэр хоромд ирдэг. Яг тэр мөчид бүхэл ингэн тэгнэ гэсэн хүсэл найдвар чам руу яг л зэрлэг араатан шиг гүйж ирдэг. Тийм учраас өглөө бүр хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол ингэж төрөн орж ирж байгаа зүйлүүдийг түлхэн хаях юм. Харин оронд нь өөр дүү хоолойнд анхаарлаа хандуулж, өөр өнцгөөс харж, илүү том, хүчтэй хэрнээ намуун амийн урсгалыг урин оруулах хэрэгтэй. Энэ бол хаяа нэг биш, харин өдөр бүр хийх ёстой зүйл. Бид жихүүн салхи мэт бухимдал, санаа зовлтуудаасаа нүгрээ буруулах ёстой. Эхэндээ бид хэдхэн хормын туршил ийм байж чаддаг. Гэхдээ ингэж чадсан тэр хэдхэн хормоор дамжуулан шинэ амь дотор маань тархдаг. Учир нь ингэж байж сая бид түүнд бидний дотор зөв байраа эзлэн ажиллах боломжийг өгч байгаа юм. Энэ нь яг аливаа зүйлийн гадаргуу дээр бүхэлдэн түрхсэн будаг ба тусснаас болж үүссэн толб хоёр ялгаатай байдагтай адилхан зүйл юм. Христ хизээж тодорхойгүй бүдэг бадаг зүйлийн талаар ярьдаггүй. Тэр та нар ч бас төгс бай гэж хэлсэн бол энэ нь яг л шууд утгаараа төгс бай гэсэн үг. Бид бүрэн төгс хэмжлэгэнд хамрагдах ёстой гэсэн үг. Энэ хэцүү. Гэхдээ зохицож буулдгийнх нь үнэндээ үүнээс илүү хэцүү бас боломжгүй зүйл. Өндөг шувуу болж хувирна гэдэг амаргүй зүйл. Гэхдээ өндөг хэвээрээ нисэж сурах гэж хичээн гэх юм бол энэ нь хэцүү төдийгүй харахад ч инээдтэй байх биз. Одоогоор бид өндөг хэвээрээ байгаа. Гэхдээ та хэвийн зөв өндөг чигээрээ үлдэх боломжгүй. Хагарч ангаахаа болдгсон уу? Эсвэл ялзарч мууддаг аль нэг нь л байх болно. Өмнө хэлж байсан үгээд автаад нэг хэлье. Христ итгэл гэдэг бол тэр чигтээ ийм зүйл болохоос өөр зүйл биш. Энэ талаар буруу зөрүү ойлголттой хүмүүс их байдаг. Улс оронд цэрэг, улс төр, эдийн засаг гэх мэт олон янзын зорилго байдаг шиг чуулганд бас сургалт, цуглааны барилга байгууламж барих, номлол, үйлчлэл гэх мэт өөр олон янзын зорилго байдаг гэж бодохдоо амархан байдаг. Гэхдээ уг нь бол тэдний зорилго нь бидний бодож байгаас илүү энгийн байдаг. Төр бол ард түмнийхээ аз жаргалтай, амар тайван амьдралыг хамгаалж, дэмжихийн тулд л оршиж байгаа. Ил галын дэргэд ярилцсан сугаа эхнэр нөхөр хоёр, клубт дардас тоглоод хөгжилдөж байгаа найзууд, гэртээ өрөөндөө ном уншаад сууж байгаа ир, эсвэл цэцэрлэгтээ газар ухаж байгаа хүн. Төр яг энэ хүмүүсийн төлөө л оршиж байгаа. Тэдэнд байгаа энэ жаргалтай мөчүүдийг аль болох нэмэгдүүлэх, уртасгах, хамгаалахад тусламж болж чадахгүй бол хууль, цэрэг, шүүх цагдаа, эдийн засгийн тогтолцоо гэх мэт эдгээр зүйлүүд зүгээр л цагийн гарц болно. Яг үүний нэг адил чуулган ганцхан зүйлийн төлөө оршин байгаа. Хүмүүсийг Христ рүү удирдах, бяцхан Христүүдийг бий болгох. Хэрвээ чуулган үүнийгээ хийхгүй бол тэдний барилга байшин, номлогч нар, санваартнууд, номлолууд тэрч байтугай Библи хүртэл цагийг хий үрсэн зүйл болно. Бурхан хүн болсон нь ганцхан зорилгын төлөө байсан. Орчлон ертөнцч бас үүнээс өөр зорилгоор бүтээгдсэн байх магадлал тун бага гэсэн үг. Бүх орчлон ертөнц Христийн төлөө бүтээгдсэн бөгөөд бүх зүйл түүний дотор нэгддэг гэж Библи хэлдэг. Орчлон ертөнцид энэ нь хэрхэн биелэхийг бидний хэн ч ойлгож мэдэж чадахгүй байх. Дэлхийгээс хэдэн сая майлын зайд байгаа гаригууд дээр юу оршин байдгийг бид мэдэхгүй. Тэрч байтугай манай дэлхий дээр байгаа хүнээс бусад амьтдын хувьд ч энэ нь хэрхэн биелэхийг бид хэлж мэдэхгүй. Мэдээж ийм байхаас өөр аргагүй.
Учир нь тэр бидэнд зөвхөн өөрсдөд маань хандсан төлөвлөгөөг л харуулсан. Гэхдээ би заримдаа энэ нь бусад бүтээлүүдэд хэрхэн биелэхийг төсөөлөх дуртай байдаг. Хүн дээд төрлийн зарим амьтдыг хайрлаж тэднийг хүнтэй бусдаасаа илүү төстэй болгодог. Ийм үед тэр амьтан зарим нэг талаараа хүн рүү татагдан орж байна гэж харж болно гэж би боддог. Тэрж байтугай өхмөл зүйлс эсвэл ургамал хүртэл хүн тэдгээрийг судалж, хэрэглэж, эрхэмлээд ирэх үед хүн рүү татагдж байгааг мэдэрдэг. Хэрвээ өөр ертөнцид ухаантай бүтээлүүд байдаг бол тэд ч бас өөрийнхөө ертөнцид ийм байдаг байх. Оюун ухаантай бүтээл нь төрүүлээд Христ рүү татагдан орохын хэрээр бусад бүтээлүүд бас тэдний даган Христ рүү нэгдэх байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл хүн бусад бүх бүтээлүүдийг өөрсдийн хамт Христ рүү авч ирэх болно. Гэхдээ энэ бол миний таамаг төдий зүйл учраас үнэндээ яг сайн хэлж мэдэхгүй л байна. Тиймээс хүн хэрхэн Христийн дотор орсноор залуу хан хүүгийн эцэгтэй өргөх гайхамшигтай бэлгийн нэг хэсэг нь болж чадах бай. Энд хэлж байгаа бэлэг гэдэг бол Христ өөрөө учраас түүний дотор байгаа бид ч бас бэлэг болох юм. Бид зөвхөн үүний төлөө бүтээгдсэн. Түүнчлэн мөн Библиэлд бид түүний дотор орох үед сая байгаль дэлхийч зөв голдролтой орохын далд дохио гэж хэлж болох гайхалтай бөгөөд сэтгэл хөдлөм өгөөд их байдаг. Хар дарсан зүуднээсээ сэрж өглөөтэй золгох цаг орхон байна. 9-р бүлэг. Зардлаа тооц. Өмнөх бүлэгт эзний хэлсэн "Та нарч бас төгс бай" гэсэн үгнээс болж санаан зовсон хүмүүс цөөнгүй байсан. Энэ үгийг "Хэрэв та нар төгс болоогүй бол би та нарт туслахгүй" гэж буруу ойлгодог хүмүүс ч байдаг бололтой. Хэрэв тийм байсан бол хизээж төгс болж чадахгүй ба бидэн шиг хүмүүст ямар ч найдвар үгүй болно. Гэхдээ би энэ үгийг ийм утгатай гэж боддоггүй. Харин энэ нь миний та нарт тусалж чадах ганцхан зүйл бол та нарыг төгс болгох. Чи үүнээс бага зүйлийг гуйж болох ч би үүнээс бага зүйлийг чамд өгөхгүй гэсэн утгатай үг гэж ойлгодог. Яагаад гэдгийг би тайлбарлая. Хүүхэд байхад миний шүд ойр ойрхон өвддөг байлаа. Ийм үед ээж дээрээ очих юм бол ийм өгч өвчнийг нь намдаагаад унтуулах болно гэдгийг би мэддэг байсан. Гэхдээ өвчин нэлээд даамжрах хүртэл би ээжтэй хэлдэггүй байсан. Энэ нь ийм учиртай байлаа. Ээж маань надад аспирин өгөх нь эргэлзээгүй. Гэхдээ ээж маань ингээд зогсохгүй, цааш өөр арга хэмжээ аавна гэдгийг би мэддэг байсан юм. Маргааш өглөө тэр намайг заавал шүдний эмч рүү авч явах болно. Ийм үед би зөвхөн хүссэн зүйлээ аваад хүсээгүй зүйлээсээ зайлсхийх боломжгүй. Би зөвхөн өвдөлтөөсөө л хурдан ангижрахыг хүсэж байсан. Гэхдээ шүдээ бүрэн эмчлэхээс нааш өвдөлт алга болохгүй. Бас дээр нь би шүдний эмч гэж ямар хүмүүс болохыг мэддэг байсан. Тэд хараахан өвдөж эхлээгүй байгаа шүднүүдийг маань хүртэл ухаж төнхөх болно. Та тэдэнд нэгийг үзүүлэхэд тэд 10-ыг гаргаж ирэх болно. Ингэж хэлж болох эсхийг мэдэхгүй ч ямар тач эзэн бол шүдний эмчтэй адил нэг юм. Та нар түүнд нэгийг өгвөл 10-ыг авна гэх болно. Олон гаруй хүмүүс ичиж явдаг тодорхой нэг нүглээсээ ч юм уу эсвэл өдөр тутам амьдралыг нь сүйтгэж байдаг муухай ааш, архиталт гэх мэт тодорхой асуудлуудаас ангижрахын тулд эзний өмнө очдог. Эзэн тэр бүгдийг чинь эдгэх болно. Гэвч хизээч ингэж зогсохгүй. Та нар зөвхөн барьж очсон өвчнөл эдгэлэхийг хүсэж байсан байх. Гэвч нэгэнт өмнө нь явж очсон л бол тэр танд бүрэн эмчилгээ хийх болно. Тийм учраас Христэд итгэгч болохоос өмнө зардлаа тооцохыг тэр хүмүүст анхааруулсан. Тэр ингэж альдаж байна. Сонс, намайг хүлээн авбал би чамайг төгс болгоно. Өөрсдийгөө миний гарт даатгсан тэр мөчөөс эхлэн та нарыг төгс болгох нь миний зорилго байх болно. Илүүчгүй, дутуучгүй төгс. Мэдээ чамд ирэх чөлөө нь би учраас хэрвээ чи хүсэх юм бол намайг өөрөөсөө түлхэж чадна. Гэхдээ хэрвээ намайг түлхэхгүй гэж байгаа бол би хийж эхэлснээ заавал дуусгана гэдгийг анхаараарай. Та нар энэ ертөнцийн ямар ч зовлон зүдгүүрийг туулсан бай. Өгснийхаа дараа төсөөлж байгаагүй ямар ч цэвэр болох явцыг туулах ёстой болсон бай. Бас би өөрөө ямар ч төлөөсийг төлөх ёстой болсон бай. Эцэг маань намайг хараад миний таалал түүнд оршдог гэж хэлсэн шигээ та нарыг ч бас хараад тэгж хэлэхээр төгс болох хүртэл чинь би хизээч амрахгүй, бас та нарыг ч хизээч амраахгүй. Би үүнийг хийж чадна. Хийхч болно. Үүнээс дутуу зүйлийг би хийхгүй. Гэхдээ үүнтэй адилхан бас нэг чухал зүйл бий. Туслагч биднийг илүүчгүй, дутуучгүй яг төгс байхыг л хүсэж байгаа хэдий ч маргааш гэхэд хамгийн энгийн даалгавруудыг биелүүлэхийн тулд гаргаж байгаа анхны сул дорой болох орлого бүрийг чинь хараад маш их баярладаг.
Христ итгэлд агуу зохиолч Жорж Макдоналд алхад сурах гэж оролдож буй хүүхдүүдийнхээ анхны алхмаа хийхийг хараад баярлахгүй эцэг гэж байхгүй. Гэхдээ өсөж том болсон хэрнээ цэх чөлөөтэй эр хүн шиг алхаж чадахгүй байгааг нь хараад сэтгэл хангалуун байж чадах эцэг гэж бас байхгүй гэж хэлээд дараа нь Бурхныг баярлуулах нь амархан авч сэтгэл хангалуун болгох нь хэцүү гэжээ. Эцсийн бодит үр дүн бол энэ юм. Нэг талаасаа хичнээн Бурхан танаас төгс байхыг шаардаж байгаа ч гэсэн сайн байх гэж хичээгээд чадахгүй байна хэмээн сэтгэлээр унах юм уу? Эсвэл бүтлгүүцсээр байгаа өөрийгөө хараад шантрах шаардлагагүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Учир нь унах бүрд чинь тэр таныг босгох болно. Тэрээр мөн таныг өөрийнхөө хичээл зүтгэлээр төгс төгөлдөр гэдэг зүйлийн хаяанд ч ойртож чадахгүй гэдгийг мэднэ. Гэхдээ бас нөгөө талаасаа та нарыг удирдах байгаа Бурхны эцсийн зорилго бол төгс төгөлдөр байдалд хүрэх явдал гэсэн үннийг анханасаа мэдэж байх ёстой. Түүнийг энэ зорилгодоо хүрэхэд саад болж чадах зүйл бүх орчлон ертөнцийн танаас өөр хинч байхгүй. Төгс төгөлдөр байдал. Энэ бол таны оршин байгаагийн утга учир. Үүнийг ойлгож ухаарах нь маш чухал. Учир нь хэрвээ та үүнийг анханасаа л бүрэн ойлгоод явахгүй бол тодорхой түвшинд хүрснийхээ дараа буцаж ухарч Бурхныг үгүйсгэж эхлэх магадлал маш өндөр. Бидний ихэнх нь Христ биднийг илэрхий зовоож байсан 1-2 нүглээс маань ангижруулж өгөх үед хэдийгээр аман дээр ингэж хэлэхгүй ч гэсэн дотроо бол одоо хангалттай сайн болчихсон гэж мэдрэх хандлагатай байдаг гэж би боддог. Энэ нь яг л би авмаар байсан зүйлээ авсан тул одоо та явж болно гэж хэлж байгаа мэт. Эсвэл түүнд би хизээч өөрийгөө гигантэн болчихно гэж бодож байгаагүй. Би зүгээр л жирээнийг сайн залуул байхад болно гэж хэлж байгаа юм шиг. Дээр нь бас ингэж хэлж байгаагаа даруй байна гэж боддог. Гэхдээ энэ бол тэс андуурал юм. Мэдээж хэрэг бид түүний хүсэж байгаа шиг төгс болгосон гэж хүсэж байгаагүй. Мөн төгс болгож өгөөч гэж гуйгаагүй. Гэхдээ бид ямар хүн болохыг зорж байгаа нь биш, харин Бурхан бидний бүтээхдээ ямар байхыг зорьсон бэ гэдэг нь хамгийн гол асуудал юм. Зохион бүтээгч нь тэр. Бид бол зөвхөн машин. Уран зураач нь тэр. Бид бол зөвхөн уран зураг. Тэгвэл тэр биднийг ямар болгохыг хүсэж байгааг бид хэрхэн мэдэх вэ? Тэр биднийг өмнөхөөс маань огт өөр хүн болгон тавьсныг та харж байгаа байх. Төрхөөсөө өмнө эхийн хэвлэл байсан цагаасаа эхлэн бид олон үе шатыг туулсан. Эхийн хэвлэл байхдаа бид эхэндээ ургамалтай төстэй, дараа нь загастай төстэй байсан. Төрхөө өмнөх нэлээд хожим үе шатандаа л сая хүн төрхтэй болсон байгаа. Хэрвээ ураг бүрлдэх эхний үе шатандаа ухамсартай байсан бол ургамал эсвэл загас хэвээрээ үлдэхтэй дуртай байх байсан бөгөөд хүн бол хүсэлгүй байна гэх байсан байх. Гэхдээ тэр үед ч гэсэн Бурхан юу төлөвлөж байгаагаа мэдэж байсан бөгөөд төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэхээр шийдсэн байсан. Яг үүнтэй адилхан зүйл одоо арай өндөр түвшинд биелж байна. Бид эгэл жирийн хүн байгаадаа сэтгэл хангалуун байж болно. Гэхдээ Бурхан бол үүнээс огт өөр төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр шийдсэн байгаа. Түүний энэ төлөвлөж байгаагаас эргэж зогтох нь даруй хэрэг огтхонч биш. Энэ бол залхуу, хулчгар байгаа хэрэг юм. Харин түүний төлөвлөгөөнд захирагдах нь бардам зан, эхэмсэг байдал биш, дуулууртай байдал юм. Энэ үнний хоёр талыг ийм аргаар бас илэрхийлж болно. Нэг талаасаа бид хэнийч тусламжгүйгээр зөвхөн өөрийнхөө хүчин чармаалтаар 24 цагч зохистой зөвхөн байж чадахгүй гэсэн үннийг мартаж болохгүй. Бурхан туслахгүй бол энэ их нүглээс нэг ч хүн зогтож чадахгүй гэсэн үг. Гэхдээ бас нөгөө талаасаа бол Бурхан нэгэнт түүхэндх хамгийн агуу гэгэн хүмүүст байсан ариун баатарлаг чандраас хавьгүй илүү зүйлийг бидний хүн нэг бүрийн дотор бий болгоно гэж бүрэн шийдсэн гэдгийг бид мэдэх ёстой. Түүний энэ ажил бидний энэ амьдралд төгсгөл болохгүй. Гэхдээ Бурхан өгөхөөс маань өмнө биднийг ямар ч байсан төгсгөлд чадах шинээгээр ойртуулсан байх болно. Амьдралд хүнд хэцүү үе тохиолдоход яагаад гайхах хэрэггүй вэ гэдгийг бид эндээс харж болно. Христэд итгэснээс хойш хэд хэдэн муу зуршлуудаас салжих юм бол бидний амьдрал маш сайн болно гэж бид найддаг. Аяндаа одоо бүх зүйл сайн сайхан болно гэж боддог. Тэгж байтал асуудал гарч ирдэг. Өвчин, санхүүгийн бэрхшээл, шин төрлийн уруу татлага зэрэг зовлон бэрхшээл тохиолдоход урам хугардаг. Урдных шигээ муу мухай зүйл хийгээд амьдарч байсан бол Бурхан намайг гэмшүүлэхийн тулд ийм зүйлийг өгч байна гэж бодох байсан. Гэтэл яагаад одоо ийм зүйл учирч байгаа юм бэ? Хүн ингэж боддог.
Учир нь Бурхан түүнийг илүү өндөр түвшин рүү удирдахыг хүсэж байгаа юм. Бурхан одоо түүнээс мөрөөдөж байснаас нь ч илүү зориг, төвчээр, хайрыг шаардах тийм нөхцөл байдал руу удирдах байна. Энэ бүх зүйл бидэнд огт хэрэгцээгүй зүйл мэт санагддаг. Гэхдээ Бурхан биднээр дамжуулан ямар агуу зүйлийг бүтээх гэж байгааг бид мэдэхгүй, бас ойлгохгүй байгаа учраас л бидэнд ингэж санагдаж байгаа юм. Би Жорж Макдоналдын хэлсэн нэгэн зөвлөлийг бас иш татах ёстой болж байх шиг байна. Та нар өөрсдийгөө нэгэн амьд байшин гэж төсөөлөд үзээрэй. Бурхан ирээд тэр байшин шинээр барих гэж байна. Эхэндээ бол мэдээж та түүний юу хийх гэж байгааг ойлгож байж болох юм. Тэр ус зайлуулах хоолойг янзалж, дээврийн цорхойг засах байх. Эдгээр нь зайлшгүй хийх шаардлагатай зүйл учраас та үүнд юр гайхахгүй. Гэтэл сүүл рүүгээ байшин гэн тэндээс нь цохиж нурааж эхлэх нь тэр. Энэ нь ямар учиртайг танд ойлгох зүйл юр алга байв. Тэр юу хийж байгаа нь энэ вэ гэмээр. Энэ нь ийм учиртай. Тэр таны бодож байснаас огт өөр шинэ байшин барьж байна. Байшингийн нэг талын ханыг нь нурааж, шинээр жигүүр гаргаж дээш нэмж давхарлаад, цамхагтай болгон хашаа барьж, суух талбай гаргаж байна. Та бол зүгээр л нэг жижигхэн тухтай цуслангийн байшин төсөөлж байсан байх. Харин тэр ордон барьж байна. Барьж дууссныхаа дараа тэрээр өөрөө дотор нь амьдрах болно. Та нар ч бас төгс бай гэсэн түүний энэ тушаал бол хийсвэр идеалист зүйл биш. Бас ямар ч боломжгүй зүйлийг хийлгэх гэсэн хэрэгч биш. Тэрээр одоо биднийг энэ тушаалыг дагаж чадхаар болгон өөрчилж өгч байна. Библиэлд тэр биднийг бурхад гэж хэлсэн бөгөөд тэр хэлснээ биелүүлэх болно. Хэрвээ бид хүсвэл түүнд саатгаж чадна. Гэхдээ түүнийг сонгвол, өөрөөр хэлбэл түүнд өөрийгөө даатгах юм бол бид хичнээн сул дорой бохир мухай байсан ч гэсэн үнэхээр нүд гэлбэм, гэрэлтсэн, үхшгүй мөнхийн бидний төсөөлж чадхааргүй тийм эрч хүч, баяр баясгалан, мэрэгэн ухаан, хайраар дүүрэм бурхад болгох бөгөөд бурханы хязгааргүй хүч, баяр баясгалан, сайн сайхныг төгс тусгасан өөгүй тойл болгох болно. Энэ явц удаан үргэлжлэх бөгөөд зарим хэсэгтээ хэцүү зовлонтой байна. Гэхдээ түүнд хүрэх нь бидний оршин байгаагийн жинхэнэ утга учир мөн. 10 дугаар бүлэг. Сайн хүмүүс эсвэл шинэ хүмүүс. Тэр яг хэлэх гэснээ хэлсэн. Төвний моторт өөрийгөө даатгсан хүмүүс түүний нэг адил төгс болгогдох болно. Хайр, мэрэгэн ухаан, баяр баясгалан, гоо үзэсгэлэн, үхшгүй мөнх байдлаараа түүний нэг адил төгс болгогдох болно. Энэ хүртэл өөрчлөгдөх явц нь энэ амьдралаар дуусгуур болохгүй. Учир нь үхэлч бас тэднийг өөрчлөх явцын нэг чухал хэсэг юм. Харин үхэл хүртэл хэр хэмжээнд өөрчлөгдсөн байх вэ гэдэг нь итгэгч хүн бүрийн хувьд өөр байх болно. Одоо хүмүүсийн байнга асуудаг нэгэн асуултад хариулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Хэрв Христ итгэл үнэн юм бол яагаад бүх итгэгч бус хүмүүсээс илүү сайн хүн байж чаддаггүй юм бэ? Энэ асуултын цаад санаа нэг талаараа маш үндэслэлтэй боловч бас нөгөө талаараа огт үндэслэлгүй зүйл юм. Үндэслэлтэй тал нь энэ. Хэрв Христэд итгэсэн гэх боловч гаднах үйл хөдлөлтөд нь огт засарч сайжраагүй бол өөрөөр хэлбэл урдийн адил өөрийгөө бусдаас дээгүүр тавьдаг, хорон муу, атаарх уу, байр суурьнд дуртай хэвээр байх юм бол тэр хүний хөрвөлт өөрчлөлт нь зөвхөн толгой доторх хоосон төсөөлөл төдий зүйл биш байгаа хэмээн сэжиглэх ёстой гэж би бодож байна. Хөрвөж өөрчлөгдсөн хүн итгэлийн хувьд өөрийгөө сайжирч байна гэж бодох бүрдээ энэ асуултыг өөртөө тавьж нягтлж байх ёстой. Хэрвээ бидний зан үйлд бие авч явах байдалд тодорхой ахис дэвшил байхгүй бол итгэлийн тал дээр хичнээн сайхан мэдрэмж, шинэ ойлголт, илүү их сонирхол төрж байлаа гэд эдгээр нь юуч биш. Энэ нь яг л өвдсөн үед халууны шил биеийн тань халуун нэмэгдсээр байгааг зааж л байгаа бол өөрт чинь хичнээн биетэн сайжирч байгаа мэт санагдаж байсан ч ямар ч нэмэргүй байдагтай адилхан зүйл юм. Ийм тохиолдолд гаднах ертөнц Христ итгэлийг гадна тал харагдаж байгаад үр дүнгээр нь дүгнэх гэдэг нь туйлын зөв юм. Христ өөрөө ч үр дүнгээр нь шүүгэж хэлсэн байдаг. Мод үржимсээрээ танигддаг. Бид ч бас амттан амсаж үзэж байж мэднэ гэж ярьдаг. Итгэгч бидний хийсэн буруу зүйл алдаанаас болж гаднах ертөнц Христ итгэлийг итгэх аргагүй зүйл гэж хардаг. Дайны үеийн нэгэн зурагт хуудсан дээр хайхрамжгүй үгийн төлөөсөнд хүний ам гэж бичсэн байдаг. Үүнийг бас солиод хайхрамжгүй амьдралын төлөөс хэлэх үг гэж хэлж болно. Тийм учраас хэрвээ бид хайхрамжгүй амьдрал гаднах ертөнцийг хэлэх үгтэй болгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид өөрсдөө тэднийг Христийн үнэнд эргэлдсэн зүйлсийг ярих шалтгаан нь хангаж өгдөг.
Гэхдээ нүдэнд харагдахуйц үр дүнг шаардаж байгаа гадаад ертөнцийн энэ хандлагад маш логикгүй гэж хэлж болохоор тал бас бий. ертөнцийн хүмүүс Христэд итгэсэн бол тэр хүн заавал сайжрах ёстой гэсэн энгийн шаардлага тавьдаггүй. Харин тэд дэлхийн бүх хүмүүсийг Христэд итгэгч бус гэсэн хоёр лагерт хувааж тавьчихад эхний хэсэгт багтаж байгаа хүмүүс ямар ч тохиолдолд хоёр дахь хэсэгт хамаарч байгаа хүмүүсээс хавьгүй сайн хүн болсон гэдгээ зан чанараараа харуулж чадах юм бол бид Христэд итгэнэ гэж үздэг. Үүнийг би үндэслэлгүй зүйл гэж үзэж байгаа нь дараах хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, бодит ертөнц дээрх нөхцөл байдал тэдний бодож байгаагаас хамаагүй төвөгтэй байдаг. Хүн төрлөخت нь 100% Христэд итгэдэг, 100% итгэдэггүй хүнээс бүрдээгүй. Өөрсдөө Христэд итгэгч гэж нэрлэх хүмүүсийн дунд хүртэл аажмаар итгэлээ орхиж буй хүмүүс байдаг. Ийм хүмүүс маш олон бий. Бурхан дүүлчлэх хүмүүсийн дунд ч бий. Мөн нөгөөтэйгүр өөрсдөө итгэгч гэж нэрлэдэггүй ч аажмаар Христэд итгэж байгаа хүмүүс ч бас бий. Хэдийгээр тэд Христийн талаарх сургаал номлолыг бүрэн бүтнээр нь хүлээн зөвшөөрөөгүй байсан ч гэсэн түүнд маш хүчтэй татагдж өөрсдийнхөө бодож байгаагаас ч илүү гүн гүнзгийгээр Христэд харьяалагдсан байдаг. Өөр шашинд итгэдэг хэрнээ Бурханы нууц нөлөөнд автаж өөрийнхөө шашны дотроос зөвхөн Христийн сургаалтай тохирдог зүйлүүдэд л анхаарлаа хандуулж явсаар эцэст нь өөрөө ч мэдлгүйгээр Христэд харьяатай болсон хүмүүс ч байдаг. Жишээлбэл сайн санаатай буддист хүн байдаг гэхэд нэгүслийн талаарх сургаалт нь улам бүр анхаарлаа хандуулж явсаар эцэстээ бусад сургаалуудыг нь орхиж болох юм. Христийг ирэхээс өмнө энэ газар дээрх харийн шашинтнуудын дунд ийм байр суурьтай хүмүүс олон байсан байх. Бас мэдээж ялгах салгах чадваргүйгээсээ болж хоорондоо зөрчилдсөн олон янзын итгэл үнэмшлүүд ч холилдон оршиж байсан бизээ. Тиймээс хүн төрлөختнийг Христэд итгэгчид болон үйл итгэгчид хэмээн маасаар нь шүүхэн сайн үр дүнтэй зүйл болж чадахгүй. Нохой муур хоёрыг тэрч байтугай эрэгтэй эмэгтэй хүнийг маасаар нь хооронд нь харьцуулж болно. Яагаад гэвэл энэ нь хувиршгүй ялгаатай зүйлүүд. Нохой хизээч муур болоод хувирчихгүй. Хүмүүс итгэгч ба үйл итгэгч хүмүүсийг хооронд нь харьцуулж харахтаа ихэвчлэн яг өөрийнхөө таньдаг тодорхой хүмүүсийн хооронд харьцуулалт хийх ёстой байтал ном эсвэл сонин сэтгүүлээр дамжуулан олж авсан үзэл санаан дээрээ тулгуурлан харьцуулалт хийдэг. Хэрвээ муу итгэгч хүнийг сайн бурхангүй үзэлтэнтэй харьцуулж хармаар байгаа бол аль аль нь тантай өмнө нь заавал уулзаж байсан таны тодорхой сайн мэддэг хүн байх ёстой. Хэрвээ яг ийм бодиттой харьцуулалт биш л бол цагийг хийдэмий өрсөн хэрэг болох биз. Хоёрдугаарт яг бодит байдал дээр тулгуурлан өөрөөр хэлбэл төсөөллийн итгэгч хүн ба төсөөллийн үйл итгэгч хүмүүсийг бодох биш. Харин илүү бодиттойгоор хоёр хөршийнхөө талаар ярих гэж байна гэж үзье. Гэхдээ ийм үед ч гэсэн бид яг зөв асуулт гаргаж тавихын тулд анхаарах ёстой. Хэрвээ Христ итгэл үнэн бол дараах үр дүн илэрхийлэгдэх ёстой. Христэд итгээгүй бол муу байх байсан хүн Христэд итгээд сайн болсон байх ёстой. Христэд итгэсэн л бол бүх хүн өмнөхөөсөө заавал сайжрах ёстой. Үүний нэг адил хэрвээ White Smiles компанийн шүдний оны сурталчилгаа үнэн бол дараах үр дүн илэрхийлэгдэж байх ёстой. Энэ шүдний ог хэрэглэсэн л бол аль ч хүний шүд сайн байна. Хэрэглээгүй бол муу байна. Энэ шүдний ог хэрэглэж эхэлсэн л бол тэр хүний шүд сайжирсан байх ёстой. Дээрх AB-тэй утга нэг байна. Гэхдээ одоо White Smiles компани ог хэрэглэж байгаа миний шүд O гэдэг зүйлийг амьдралдаа харж байгаагүй хэрнээ эрүүл эсвэл надаас хавьгүй залуу хүнээс муу байлаа гэх юм бол энэ шалтгаанаар White Smiles компани сурталчилгааг худлаа гэж хэлэх боломжгүй. Жишээлбэл Христэд итгэгч хатагтай бэйдс нь үйл итгэгч ноён Дик Феркнес жаахан ээлдэг бус үг яриатай байж болох юм. Гэхдээ үүнээс болж Христ итгэлийг ямар ч үр дүнгүй зүйл гэж үзэх боломжгүй. Чухал зүйл бол энэ. Хэрвээ хатагтай бэйдс итгэгч хүн биш байсан бол үг яриа нь ямар байх байсан бол? Бас Дик Феркен Христэд итгэгч хүн байсан бол юу болох байсан бол гэдэг нь чухал. Хатагтай бэйдс ч тэр ноён Дикч төрөлхөөс эсвэл бага насны хүмүүжлийн улмаас тогтсон өөрийн гэсэн тодорхой зан чанартай байгаа. Хэрвээ тэд өөрсдөө хүсгэл юм бол Христ итгэл энэ хоёр зан чанартай шинээр ажиллах болно гэдгээ тунхагладаг. Ийм үед та бүхэн ингэж шинээр ажилласан ч ахис дэвшил гарах уу гэсэн асуултыг тавих байх. Мэдээж ноён Дик Феркний зан чанартай ажиллах нь хатагтай бэйдсийн зан чанартай ажиллахаас хавьгүй амар байх болно гэдгийг хүн бүр мэдэж байгаа байх. Гэхдээ энэ бол тийм чухал зүйл биш.
Үйлдвэрийн удирдлагын гүйцэтгэлийг дүгнэхийн тулд та зөвхөн үйлдвэрлэлийн хэмжээ төдийгүй бас тоног төхөөрөмжийг нь харгалзан үзэх ёстой. A гэсэн үйлдвэрийн хувьд хэдийгээр үйлдвэрлэлийн хэмжээ нь бага боловч тэр хэмжээний бага хүчин чадлаар энэ хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь гайхалтай зүйл байж болох юм. Эсвэргээрээ B гэсэн үйлдвэрийн хувьд хэдийгээр бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр A-с илүү боловч нөөц хүчин чадалтай нь харьцуулах юм бол харин ч хавьгүй бага хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж болох юм. A үйлдвэрийг хариуцаж авсан чадварлаг менежер аль болох хурдан шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх нь дамжиггүй. Мэдээж үүнд цаг хугацаа шаардлагатай. Гэхдээ тэр болтол үйлдвэрлэлийн хэмжээ нь бага байна гэсэн шалтгаанаар менежерийг нь чадваргүй гэж дүгнэж болохгүй. За одоо 3 дахь жишээ рүүгээ оръё. Энэ удаад жаахан гүнзгийрүүлээд харъя. A үйлдвэрийн менежер удалгүй шинэ тоног төхөөрөмж авах болно. Өөрөөр хэлбэл эцэстээ Христ хатагтай Бэйцийг маш тааламжтай сайхан хүн болгох нь гарцаагүй. Гэхдээ зөвхөн энэ хүртэл яриад орхичих юм бол хатагтай Бэйцийг сайн хүн болгох нь л Христийн цорын ганц зорилго байсан мэт харагдах гээд байна. Бас энэ хүртэл ингэж ярихаар үнэндээ ноён Дикэд ямар ч асуудал байгаагүй мэт харагдаж байна. Өөрөөр хэлбэл Христ итгэл нь зөвхөн муухай зантай хүмүүст л хэрэгтэй зүйл болохоос угаасаа сайн байгаа хүмүүст бол хэрэггүй юм шиг. Ээлдэг сайхан зантай хүн болох нь л Бурхны шаардаж байгаа бүх зүйл юм шиг харагдаж байна гэсэн үг. Гэхдээ энэ бол тэс буруу ойлголт. Юу үнэн бэ гэвэл Бурхны нүдэнд ноён Дик Феркэнд хатагтай Бэйцээс ямар ч ялгаагүйгээр аврал хэрэгтэй байгаа. Тэгэхээр зарим талаараа сайн хүн гэдэг зүйлийг үндэс болгох нь хэцүү гэдэг нь эндээс харагдаж байна. Бурхан бас яг бидний нэг адил ноён Дикийг тогтоон ээлдэг найрсаг хүн гэж харж байгаа гэж үзэх боломжгүй. Түүнд байгаа эдгээр сайн зан чанар нь Бурханаар бүтээгдсэн байгалийн хүчин зүйлтэй холбоотой зүйлс. Хоол боловсруулах системд нь өөрчлөлт гарахад л түүний сайхан зан ааш алга болж болно. Түүний сайхан зан ааш нь үнэндээ Бурхан Дикэд өгсөн бэлэг болохоос Дик Бурханд өгчвэ бэлэг биш. Үүнтэй адилхан олон зуун жилийн турш гэм нүгэлд автсан ертөнц дотор ажиллаж буй байгалийн шалтгааны улмаас бий болдог давчуу сэтгэл, цочромтгай мэдрэл зэрэг зүйл хатагтай Бэйцийг муухан болгож байгаа нь Бурханы зөвшөөрсөн зүйл. Цаг нь ирэх үед эдгээр нь бүгд Бурханаар бүрэн засагдах зүйлүүд. Гэхдээ түүнийг ингэж засах нь Бурханы зорж буй хамгийн чухал зүйл биш. Тэгээд ч энэ нь үнэндээ тийм хэцүү зүйлч биш. Энэ бол Бурханы санаа тавьж буй гол зүйл биш. Түүний харж, хүлээж, олж авах гэж хичээж байгаа тэр зүйл бол Бурхан өөрөө ч тийм амархан олж авч чадхааргүй зүйл бөгөөд мөн чанараараа Бурханы хүч чадлаар бүтээгдэх зүйлч биш. Бурхан хатагтай Бэйцээс ч тэр, ноён Дикээс ч тэр нэг л зүйлийг найдан хүлээж байгаа. Энэ бол тэд Бурхан сайн дураараа өгч, эсвэл сайн дураараа татгалзаж болох зүйл. Үнэхээр тэд Бурхан руу эргэж бүтээгдсэн цорын ганц зорилгоо биелүүлэх болов уу? Эсвэл үгүй болов уу? Тэдэнд байгаа энэхүү чөлөөт хүсэл зориг нь яг л луужин доторх зүй шиг наашсааш хөдөлж байна. Гэхдээ энэ зүүнний хувьд бол чиглэлээ өөрөө сонгох эрхтэй гэдгээрээ луужингийн зүүнээс ялгаатай. Энэ зүү хой зүг рүү зааж чадна. Хүсэхгүй бол бас заахгүй байж чадна. Эргэлдэж байгаа энэ зүү Бурхан руу чиглээд зогсох болов уу? Бурхан үүнд тусалж чадах боловч хүчилж бол чадахгүй. Өөрөөр хэлбэл Бурхан мутраа сунгаж зүүг хүчээр өөрийн хүссэн зүгт чиглүүлэхгүй. Мэдээж тэр чадна. Гэхдээ тэр ийм зүйлийг хийхгүй. Учир нь ингэснээр Бурхан зүүнд өгөгдсөн эрх чөлөөг булааж буй хэрэг юм. Зүү үнэхээр зүүн зүг рүү эргэх гэх болов уу? Бүх асуудал үүнд л байгаа юм. Хатагтай Бэйц, ноён Дик нар өөрсдийн мөн чанараа Бурханд өргөх гэх болов уу? Тэд өөрсдөө Бурханд өргөсөн үү, үгүй юу гэдэг талаар яригдж байгаа ийм үед тэдний мөн чанараараа тааламжтай сайн хүн үү, тааламжгүй муу хүн үү гэдэг нь дараагийн 2 дахь асуудал юм. Бурхан үнийг том асуудал болгож харахгүй. Намайг бүү буруугаар ойлгоорой. Мэдээж Бурхан тааламжгүй муу зан чанарыг муу зүйл гэж үзэж харамсаж байгаа. Мөн тааламжтай сайхан зан чанар, өөрөөр хэлбэл сайн хүн байхыг талах нарны гэрэл, усны нэг адил сайн зүйл гэж тооцож байгаа. Гэхдээ сайн хүнийг сайн болгож байгаа бүх хүчин зүйлүүд нь бүгд Бурханаас өгөгдсөн зүйл юм. Ноён Дикийн ухаан сарвал хоол боловсруулах тогтолцоо нь эрүүл байгаа нь бүгд Бурханы бий болгосон зүйлс. Үүнээс өөр олон сайн зүйлүүд Бурханаас ирдэг. Бидний мэддэг ийм сайн зүйлүүдийг бүтээхэд Бурханаас ямар ч зардал гарахгүй. Гэхдээ тэрслүү хүсэл зоригийг эргүүлэхэд загалмай гэсэн асар том зардал гарах шаардлагатай.
Учир нь тааламжтай сайн, тааламжгүй муу хүний аль алинд нь байгаа чөлөөт хүсэл зориг гэдэг тэр зүйл Бурхны шаардлагаас татгалзаж чадна. Ийм тохиолдолд диэхэд байгаа тааламжтай сайхан зан чанар нь байгалийн нэг хэсэг төдий зүйл учраас эзэн нэгэн цагт алга болно. Учир нь байгаль угаасаа өөрөө өнгөрөн одно. Байгалийн учир шалтгаанууд хамтдаа нийлж диэхийн дотор сэтгэл зүйн таатай хэв загварыг бүрдүүлж байгаа нь яг л орой нар жаргах үеэр байгалийн учир шалтгаанууд нь хамтдаа нийлж гайхамшигтай өнгөний зохицол бүхий хэв загварыг бүрдүүлж байдагтай адилхан зүйл юм. Диэхийн дотор сэтгэл зүйн таатай хэв загварыг бүрдүүлж буй байгалийн учир шалтгаанч тэр. Орой нар жаргах үеэр үзэсгэлэнтэй өнгөний хэв загварыг бүрдүүлж буй байгалийн учир шалтгааны хувьд ч аль аль нь төд удалгүй сарнин алга болох болно. Байгалийн юмс угаасаа ийм л замаар ажилладаг. Диэхэд тэрхүү агшин зургийн хэв загварыг мөнх сүнсний гоо үзэсгэлэн болгон хувиргах боломж, өөрөөр хэлбэл үүнийг хийхийг Бурхан зөвшөөрөх боломж байсан. Гэвч тэр энэ боломжийг ашиглаагүй. Энд нэг парадокс бий. Диэг Бурхан руу эргэж очоогүй цагт сайхан зан араншингаа өөрийн юм шиг бодож байгаа цагт тэр нь хизээч түүнийх болж чадахгүй. Түүнд байгаа энэ сайн зан чанар Бурханаас өгсөн бэлэг гэдгийг ойлгож эргүүлээд түүнийгээ Бурхан дөргөх үед тэрхүү зан чанар нь сая жинхэнэ түүнийх болж эхэлнэ. Энэ мөчөөс эхлэн диик өөрийг нь шинчилж байгаа Бурханы үлсэд хамтарч буй хэрэг юм. Эргүүлээд баяртай сэтгэлээр Бурханд өгч чадах зүйлээ бид Бурханаас авч чадна. Харин өөртөө үлдээх гэж хичээсэн болгоноо бид алдах нь гарцаагүй. Тиймээс итгэгч хүмүүсийн дунд одоогоороо муухай зан авиртай байгаа хүмүүсийг харах үедээ бид гайхах хэрэггүй. Тэрч байтугай хэрвээ та бодоод үзэх юм бол үнэндээ муухай зан авиртай хүмүүс нь тааламжтай сайхан хүмүүсээс илүү олноороо Христ рүү иргэдэг нь учир шалтгаантай зүйл. Христийн газар дээр амьдарч байхдаа яг энэ шалтгааны улмаас хүмүүсийн эсэргүүцэлтэй маш их тулгарч байсан. Христ хамгийн жигшүүртэй хүмүүсийг л өөртөө татаж байдаг мэт харагдаж байсан. Одоо ч гэсэн хүмүүс Христийг үүнтэй яг адилхан шалтгаанаар эсэргүүцдэг бөгөөд цаашдаа ч эсэргүүцсээр байх болно. Төвний эргэн тойронд яагаад заавал ийм хүмүүс суулгыг та мэдэх үү? Христ ядуус та нар ерөөлтэй гэд баян хүн Тэнгэрийн хаанчлалд орох нь юутай хэцүү вэ гэж хэлсэн байдаг. Мэдээж юуны өмнө тэр энд ядуу баян гэж хэлэхдээ эд баялагтай холбоотойгоор нь хэлсэн нь эргэлзээгүй. Гэхдээ энэ нь өөр төрлийн баян ядуу байдалд ч бас хамаагүй гэж үү? Мөнгө ихтэй байхын бас нэг аюул бол мөнгнөөс ирж байгаа баяр жаргалдаа сэтгэл нь ханаад ирэхээр Бурхан хэрэгтэй гэдгийг мэдрэхээ болдог. Чекэн дээр гарын үсэг зураад л бүх зүйлийг шийдчих юм шиг санагдах үедээ та цаг мөч бүрд Бурханд найдаж амьдрах ёстойгоо амархан мартаж орхидог. Төрөлхийн бэлэг явьяас ч бас ийм эрсдлийг дагуулдаг. Хэрвээ та зоригтой, ухаантай, бас эрүүл саруул биетэй, олонд нэр хүндтэй, өндөр боловсралтай бол өөрийнхөө энэ байдалд сэтгэлч нь ханаж болох юм. Тэгээд өөрөөсөө би яагаад Бурхныг амьдралдаа оруулж ирэх ёстой гэж би өөрөөрөө болж л байна шүү дээ гэж асууж болох юм. Аар саархан сайн зүйлийг бол хүн өөрийнхөө хүчээр хийчихэж дөнгөнө. Та бэлгийн эмх замбраагүй харилцаа, арх, сэтгэл мэдрэлийн асуудал, уур уцаараасаа болж асуудалд орж байгаа тэдгээр хөөрхөлтөй хүмүүсээс өөр байж болно. Бүгд л чамайг сайн залуу гэж бодцоож явдаг бөгөөд чи өөрөө ч үүнтэй санал нэг байдаг. Ийм үедээ хүн бусдад ийхүү сайхан сэтгэл төрүүлж байгаагаа өөрийнхөө ач хавьяа гэж андуурдаг. Явандаа үүнээс ч илүү сайхан байх ёстой гэсэн хэрэгцээ шаардлагыг ч мэдрэхээ болно. Үүнчлэн төрөлхөө сайн зан чанартай төрсөн хүмүүс гэнэт нэг өдөр өөртөө урам хугарах юм уу? Эсвэл өөрийнхөө байдал сэтгэл ханамжгүй болох хүртлээр Христ өөрт нь хэрэгтэй гэдгийг мэдэрдэггүй. Өөрөөр хэлбэл энэ төрлийн баян хүмүүс Бурхны хаанчлалд ороход нэн хэцүү. Харин өчүүхэн, дорой, аймхай, хүйтэн хөндөй, ааш сан нь эвдэрсэн, ганцаардсан, мөрөөдөмтгий, бэлгийн харилцааны асуудалтай, сэтгэл санаа нь тогтворгүй. Өөрөөр хэлбэл таагүй муу хүмүүсийн хувьд асуудал тэс өөр байдаг. Сайн хүн болохын тулд өөрт нь тусламж хэрэгтэй гэдгийг тэд бусдаас 2 дахин хурдан мэдэрч чаддаг. Тэдэнд Христээс өөр юу ч байхгүй. Тэдний өмнө загалмайгаа өрөөд эзнийг дагах уу, эсвэл цөхрөл дотроо амьдрах уу гэсэн тийм хоёр л сонголт байдаг. Тэдэнд Христээс өөр юу ч байхгүй. Тэдний өмнө загалмайгаа өрөөд эзнийг дагах уу, эсвэл цөхрөл дотроо амьдрах уу гэсэн ийм л хоёр сонголт байдаг. Тэд бол алдагдсан хоньнууд юм. Эзэн яг энэ алдагдсан хоньнуудыг хайхаар энэ газар дээр ирсэн. Тэд бол өнөөх ядуу хүмүүс. Христ тэднийг өрөөсөн. Тэд бол эзнийг дагдаг өнөөх жигшүүртэй гэгддэг хүмүүс юм.
Мэдээж фарисей хүмүүс эрт үед ч одоо ч тэр хэрвээ Христ итгэлд авах зүйл байсан бол очиж ийм хүмүүс итгэгч болно гэж байх уу гэж хэлэх байх. Бидний хүн нэгбүрт заримд нь анхааруулга болж, заримд нь урам өгөх нэг зүйл энд байна. Хэрв та угаасаа л хүмүүст таатай сайхан сэтгэл төрүүлж байдаг сайн хүн бол болгоомжлох тун. Учир нь хэнд илүү ихээр өгөгдөн түүнээс илүү ихийг шаардах болно. Хэрв Бурханаас танд байгалаас заяасан бэлгийг өөрийн давуу тал гэж андуурч сэтгэл татан байдалтай сэтгэлтэй нь ханж орхих юм бол та тэрслэгчийн байр суурин дээр зогссон хэвээр байна. Энэ бүх бэлэг таныг илүү аимшигтайгаар завхруулж, илүү гүнзгий ялзруулах бөгөөд таны муу үлгэр дуурайлтаа нь улам их гай тарих болно. Диавол ч бас нэгэн цагт тэнгэрэлж байсан. Хүнд өгөгдсөн төрлөх бэлэг авьяас сармагчингийнхаас хавьгүй давмгай байдаг шиг төвөнд Бурханаас өгөгдсөн төрлөх бэлэг авьяас ч бас хүнийхээс хавьгүй давмгай байсан юм. Гэхдээ та хэрвээ ядуу нэгэн бол, жишээлбэл та бүдүүлэг, хардалт, хэрүүл зодоноор дүүрэн гэр бүл өсөж торинсон, өөрөө ч захирч чадхааргүй бэлгийн гажуудалд автсан, эсвэл үргэлж өөрийгөө бусдаас дутуугаар мэдэрч, үүнээсээ болж дотны найз нөхөдтэйгөө шивтэйхэн харилцаж чаддаггүй байж болно. Хэрвээ ийм төрлийн ядуу байдал байгаа бол та сэтгэлээр унах хэрэггүй. Христ энэ бүхнийг мэдэж байгаа. Та бол түүгээр өрөөгдсөн ядуусын нэг юм. Тэр таныг тааруу муу машиныг жолоодох гэж хэр их хичээж байгааг тань мэдэж байгаа. Гэхдээ та хичээсээр байгаарай. Чадах бүхнээ хий. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ ертөнцид эсвэл ирэх ертөнцид тэр танд байгаа найгүй муу машиныг чинь хаягдал болгоод оронд нь цоо шинийг өгөх болно. Тэр үед хүнд хэцүү хатуу жолооны сургуульд сурсан жолоод харга барил тань өөрийг чинь төдийгүй бид бүхний гайхшруулах болно. Энэ нь сүүлд байсан нэг нь эхэнд болж байгаа хэрэг юм. Сайн хүн гэдэг бол мэдээж сайн зүйл. Бүх хүн хангалттай идэх хоол хүнстэй тийм ертөнцийг бүтээх гэж хичээдэг шигэ бид бас аль болох ийм сайн хүнийг олноор нь төрүүлэхийн тулд ангаах хан, боловсрал, эдийн засаг, улс төр нийгмийн салбарт бүхий л арга хэмжээг авах ёстой. Гэхдээ та хүн бүрийг ийм сайн хүн болгож чадлаач гэсэн энэ нь тэдний сүнсийг бас аварч чадна гэсэн үг биш гэдгийг ойлгох ёстой. Өөрсдийнхөө сайн байгаа сэтгэл нь нэгэнд ханаад өөр зүйлийг эрэлхийлэхэ болчихсон, Бурхан руу нуруугаа эргүүлсэн, хувиа хичээсэн сайн хүмүүсийн ертөнцөдөж бас зовлонтой, хөөрхөлтэй хүмүүсийн ертөнцөөс огт дутхааргүйгээр аврал хэрэгтэй. Тэрч бүхэл тэдний хувьд аврагдах нь илүү хэцүү байж болох юм. Жирийн нэг ахиц дэвшил бол золилт биш. Золилтыг авсан хүн энэ газар дээр ахиж дэвшсэн дүр төрхийг харуулаад зогсохгүй, бүр Тэнгэрийн улсад ч төсөөлшгүй төвшөнд ахиж дэвсэн дүр төрхийг харуулах болно. Бурхан хүн гэсэн бүтээлийг өөрийн хүүхэд болгохын тулд өөрөө хүн болсон. Хуучин хүнийг арай дээр болгон сайжруулахын тулд биш, харин цоошин төрлийн хүнийг бий болгохын тулд Бурхан энэ газар дээр хүн болж ирсэн. Энэ нь моринд илүү өндөр харайхыг заахын оронд харин морийг зүгээр л далавчтай болгож өгч байгаатай адил зүйл юм. Нэгэнт далавчтай болсон тэр морь огт харайж үзээгүй харшлхан дээгүүрээ одоо төвөггүй дүүлэн гарах бөгөөд бусад моринууд одоо түүнийг бараадах ч үгүй. Гэхдээ далавч нь дөнгөж ургаж эхэлж байх үед бол тэр ийм зүйлийг хийж чадахгүй. Морин дээрээ тавгартай түүнийг эвгүй төрхтэй гэж харахаас биш, яваандаа тэндээс далавч ургана гэж хэний ч санаанд орохгүй. Энэ талаар нэлээд удаан ярьчих шиг боллоо. Хэрвээ та Христ итгэлийн эсрэг маргаан хийхийг хүсэж байгаа бол өнөө сайрхаад байгаа шинэ хүн гэдэг чинь одоо энэ үү? Энэнд орвол надад хуучин хүнээрээ үлдсэн нь дээр санагдаж байна. Хэмээн тохурхаж болохоор тэнэг найгүй мэд санагдахаар тийм хүнийг амархан олж дөнгөх биз. Гэхдээ энэ бол амархан ингэж хэлчихэж болох зүйл биш. Христ итгэл үндэслэлтэй байх магадлал маш өндөр гэдгийг нэгэнт та харсан бол энэ бүх хандлага нь зөвхөн асуудлаас цогтох гэсэн оролдлого юм байна гэсэн үннийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрөхөөсөөр аргагүй болно. Та ер нь бусдын сүн сэтгэлийн талаар юу мэдэх вэ? Тэднийг юу уруу татж байсныг, тэдэнд хэрэг боломж бололцоо байсныг, тэд юутай тэмцэж байсныг та яаж мэдэх вэ? Бүх бүтээлүүд дундаас таны мэдж чадах цорын ганц сүнс бий. Ховь заяан таны гарт байгаа ганцхан сүнс л бий. Хэрвээ Бурхан гэж үнэхээр байгаа бол та түүний өмнө дан ганцаараа зогсно. Та хажуу айлын хүнийхээ талаар таамаглаж буй зүйлээ ярих юм уу? Эсвэл номноос уншсан зүйлээ ярьснаар түүнээс зайлсхийх боломжгүй. Бидний байгаль эсвэл бодит ертөнц гэж нэрлэдэг энэ бүрхэг манан бүр мөсөн сарниж, харин үргэлж өмнө тань байсаар байсан тэр оршихуй харж мэдэрч чадхаар ямар ч зайлсхийх аргагүйгээр
Өмнө танд гэнэт ил гарч ирэх тэр өдөр тэдгээр цуурхал яриа ямар нэмэртэй байх вэ? 11-р бүлэг. Шинэ хүн. Өмнөх бүлэгт би Христийн шинэ хүнийг бүтээх ажлыг морийг далавчтай болгох үйл явцтай харьцуулж харуулсан. Энэ бол зүгээр нэг сайжруулах биш, харин бүрэн өөрчлөн шинжлэх үйл явц гэдгийг онцлон харуулахын тулд ийм жаахан хэтрүүлэгтэй жишээг ашигласан юм. Байгаль дээрээс олж харж болох үүнтэй хамгийн ойрхон жишээ бол шавжнуудад тодорхой төрлийн цацраг туяа хэрэглэснээр гардаг гайхалтай өөрчлөлт юм. Зарим хүмүүс үүнийг хувьслын онолтой холбож ойлгодог. Тэд сансар окторгуугаас ирж буй цацраг туяанаас болж амьд биетийн мутац үүссэн гэж үздэг. Мэдээж нэгэнт ингэж мутац үүссэний дараа тэдний байгалийн шалгарал гэж ярьдаг зүйл явагдаж, ашигтай мутацууд нь амьд үлдэж, ашиггүйнүүд нь устж үгүй болсон гэдэг. Энд ярих гэж байгаа шинэ хүнтэй холбоотой Христ итгэлийн үзэл санааг хувьслын онолтой холбож тайлбарлах юм бол орчин үеийн хүмүүст ойлгоход илүү хялбар байх болов уу гэж бодож байна. Хувьслын талаар одоо хүн бүр мэддэг болсон. Мэдээж зарим нэг боловсралтай хүмүүс энэ онолд итгэдэггүй. Хүн төрлөخت нь доод төрлийн амьд биетээс хувьсаж бий болсон гэдгийг хүн бүр сонссон. Тэм учраас хүмүүс үргэлж дараагийн шат нь юу байх бол, хүний хувьслын дараагийн шатанд юу гарч ирэх бол хэмээн сонирхох болсон. Уран сэтгэмжтэй зохиолчид дараагийн шат болгон Суперменыг дүрслэн зурж харуулдаг. Ингэхдээ тэд голдуу бидний мэддэг хүнээс хавьгүй муухайгаар төсөөлөн харуулсан байдаг бөгөөд үүнийгээ нөхөхийн тулд сайндал, нэмэлт гар эсвэл хөл оруулсан байдаг. Гэхдээ дараагийн шат нь өмнөх шатуудаасаа төсөөлөхийн аргагүй тэс өөр байх ёстой биш гэж үү? Ижил төстэй байх боломжгүй биш билүү? Хэдэн зуун мянган жилийн өмнө авраг том, маш хүнд, хатуу хуягтай амьтад хувьссан гэж үздэг. Хэрв тэр үед хэн нэгэн нь тэдний хувьслын явцыг ажиглаж байсан бол цаашлах тусам хуйг нь улам бүр хүндэрсээр байх болно гэж таамаглан суух байсан байх. Гэхдээ түүний энэ таамаглал буруу байх байсан. Учир нь хэний ч таамаглаж чадхааргүй зүйл ирээдүйд тэднийг хүлээж байгаа. Жижигхэн биетэй, үсгүй, хатуу бүрхүүлгүй ч илүү сайн тархитай амьтан удахгүй гарч ирэхээр бэлтгэж байсан гэсэн үг. Тэд тэрхүү тархиараа дэлхий гэсэн гаригийг тэр чигтэн захирах болно. Тэд балар эртний үеийн авраг амьтдаас илүү хүчтэй байх бөгөөд шинэ төрлийн хүчийг эзэмших болно. Дараагийн үе шат нь өмнөхөөсөө зүгээр нэг жаахан ондоо гэдгээрээ ялгарах биш. Бүр тэс өөр цоо шин төрөл гэдгээрээ ялгарах болно. Өнөө ажиглаж байгаа хүний хувьд хувьсал гэсэн энэ голын урсгал түүний таамаглаж байсан чиглэлд урсахгүй. Харин хурц өнцөг үүсгэн тэс өөр чиглэлд урсна гэсэн үг. Намайг харахад хувьслын дараах шат ямар байх талаарх таамаглалууд нь бүгд ижил төрлийн алдаа гаргаж байгаа мэт санагддаг. Хүний тархи хөгжихийн хэрээр байгаль дэлхийгээ хянах чадвар маань улам бүр нэмэгдсээр байна гэж хүмүүс харж байна. Тэд өөрсдийгөө харж байна, ирээдүгээ урдаас харж байна гэж бодож байгаа. Тэд хувьсал гэсэн горхины усыг өөрсдийнх нь харж, бас таамаглаж байгаа тэрл чиглэлээр урсах болно гэж боддог. Гэхдээ миний хувьд бол дараагийн цоо шин шатны талаар бодохгүй байж чадахгүй. Дараагийн шат таны санаанд ч орохооргүй тэр зүг рүү хөтлөх болно. Хэрвээ ингэж чадахгүй бол энэ нь шинэ шат гэж нэрлэгдэхээр үнцэнтэй зүйл байж чадахгүй. Бид зүгээр нэг ялгааг биш, харин цоо шин төрлийн ялгааг найдан хүлээж байна. Бид энгийн өөрчлөлтийг биш, харин өөрчлөлтийг бий болгох цоо шин аргыг найдан хүлээж байна. Энэ нь жаахан зөрчилдөж буй мэт сонсогдож болох ч хувьслын дараагийн үе шат нь хувьслын бас нэг үе шат нь байх ёсгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл өөрчлөлт бий болдог арга гэж үзэж байгаа хувьсал нь өөрөө шал өөр аргаар солигдох болно хэмээн найдаж байдаг. Эцэстээ яг ийм зүйл бий болох үед үүнийг таамаглаж байсан хүн бараг байгаагүйг хараад би юр гайхахгүй. За ийхүү хувьслын онолыг ашиглан тайлбарлаж байгаа энэ арга барил маань хэрвээ танд таалагдж байгаа бол хувьслын дараагийн үе шат хэдийн илэрхийлэгдсэн гэдгийг би хэлэх байна. Христ итгэлийн үзэл санаа бол яг энэ юм. Энэ бол үнэхээр цоо шин үе шат. Энэ бол ухаантай хүн улам бүр ухаантай болон хувьсаж буй тийм өөрчлөлт биш. Энэ бол тэс өөр чиглэл рүү явж буй өөрчлөлт. Энэ бол Бурхны бүтээл нь Бурхны хүүхэд болж буй өөрчлөлт. Үүний хамгийн анхны жишээ нь 2000 жилийн өмнө Палестинд гарч ирсэн. Энэ өөрчлөлт бол огтхонч хувьсал байгаагүй. Учир нь энэ нь байгалийн үйл явцаар дамжуулан бий болсон зүйл биш юм.
Харин энэ бол байгаль руу гаднаас орж ирсэн зүйл байлаа. Энэ бол хүний таамаглаж чадхаар зүйл байгаагүй. Хүн өнгөрсөн үеэ судалсны үндсэн дээр хувьсал гэсэн санааг олж авсан. Гэхдээ үнэхээр цоошин өөрчлөлт биднийг хүлээж байгаа бол өнгөрсөн дээр тулгуурласан үзэл ойлголтоор тэр цоошин өөрчлөлтийг хүлээн авч чадахгүй. Үнэн хэрэгтээ энэ шин шат нь зөвхөн гаднаас ирсэн гэдгээрээ төдийгүй бас бусад олон талаараа өмнөх бүх шатуудаас ялгаатай юм. Нэгдүгээрт энэ цоошин шат нь бэлгийн нөхөн үржихэн замаар дамждаггүй. Үүнд гайхах хэрэг бидэнд байна уу? Бэлгийн харилцаа буюу секс гэдэг зүйл байгаагүй тийм цаг үе байсан. Тэр үед хөгжил нь янз бүрийн аргаар явагддаг байсан байх. Тиймээс бэлгийн харилцаа гэдэг зүйл байхгүй болох. Байсан ч хөгжлийн гол сувг байхаа болох цаг үе ирнэ гэж найдаж байна. Хоёрдугаарт өмнөх үе шатанд амьд организмуудад өөрт нь шинэ үе шатанд шилжих сонголт бараг байхгүй. Эсвэл огт байгаагүй. Тэд ихэвчлэн өөрсдөөсөө үл хамааран ахиж дэвшиж байсан. Үүнд тэдний оролцоо байгаагүй. Гэхдээ шинэ шат өөрөөр хэлбэл бүтээлээс Бурхны хүүхэд болох энэ шатны хувьд бол наад зах нь нэг зүйл дээр хүн өөрөө сонголтоо хийнэ. Өөрөөр хэлбэл энэ шатыг бид сонгох боломжтой. Эсвэл төсөөлөх боломжтой гэсэн утгаараа бидэнд сонголт нь байгаа гэж хэлэх гэж байгаа юм биш. Харин энэхүү шинэ шатыг бидэнд санал болгох үед татгалзах боломжтой гэсэн үг. Хэрвээ бид хүсэх юм бол хойш ухарч болно. Зөрүүдэлж шинэ хүн төрлөختний бий болох үйлсэд оролцохгүй үлдэж болно. 3 дугаарт би Христийг шинэ хүний хамгийн анхны төрөл гэж хэлсэн. Гэхдээ мэдээж тэр үүнээс хавьгүй илүү нэгэн. Тэр энгийн нэг шинэ хүн байгаагүй. Эсвэл нэгэн шинэ төрөл зүйлийн нэгэнч байгаагүй. Харин тэр өнөөх шинэ хүн байсан. Тэр бол бүх шинэ хүмүүсийн үндэс, төв, амин байсан. Шинэ ам болох Зоёыг авч ирэхийн тулд тэр бүтээгдсэн ертөнц дотор өөрийн хүслээр бууж ирсэн. Зоё гэсэн энэ ам бидний хувьд л шинэ учраас би энд шинэ ам гэж нэрлэж байна. Үнэн дээр энэ ам бол үрд мөнхөд оршиж байсан ам юм. Христ энэхүү амийг удамшлаар биш, харин миний сайн халдвар гэж нэрлэдэг тэр зүйлээр дамжуулан тараадаг. Тэрхүү шинэ амийг олж авахыг хүссэн хинч түүнтэй биечлэн холбогдох ёстой. Хуучин хүн түүний дотор орсноор шинэ болж чадна. 4-дүгээрт энэ үе шат нь өмнөх үе шатуудаас хурдаараа өөр. Дэлхий дээр хүн төрлөختний хөгжлийн үйл явцтай харьцуулбал Христ итгэл аян цахилгаан шиг хурдан тархсан гэж хэлж болно. Орчлон ертөнцийн түүхтэй харьцуулбал 2000 жил бол юу ч биш. Бид бүгдээрээ одоо ч гэсэн анхны итгэгчид гэдгийг бүү мартаарай. Бидний хоорондох ёс бус, шаардлагагүй, үр нөлөөгүй хуваагдлуудыг нярай хүүхдийн өвчин гэж бодъё. Бид хараахан шүдэлж дуусаагүй л байна. Гэхдээ гаднах ертөнц бол биднийг огт эсрэгээр нь харж байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тэд биднийг хөгшрөөд өгөх гэж байна гэж бодож байгаа. Өмнө нь бас ертөнц бидний талаар ингэж бодож байсан удаа олон бий. Гаднах авчлага, дотоод завхарлаасаа болж үхэж байна гэж бодож байсан. Ислам шашны өсөлт, физикийн шинжлэх ухааны дэвшил, Христийн эсрэг хүчтэй хөдөлгөөнүүдийн улмаас биднийг мөхөж дуусна гэж тэд бодож байсан. Гэвч тэр болгондоо урам нь хугарч байсан. Тэд хамгийн анх удаа урам хугарсан нь Христ загалмайд цовдлогдох үе байсан юм. Христийг цовдлсон боловч дахин амьлсан. Нэг ёсондоо тэр цагаас хойш энэ үйлс байнга давтагдаж байсан гэж хэлж болно. Энэ нь тэдэнд үнэхээр шудраг бус санагдаж байсан бизээ. Тэд Христийн эхлүүлсэн ажил бүрийг тухай бүр дуусгах гэж хичээж байсан. Одоо л нэг бүрэн дуусгаж булшиллаа хэмээн санаа амрах бүрдээ урдийн адил амьд байгаа төдийгүй шин газруудыг эвдэн гарч иржээ гэсэн генти мэдээ хүлээн авч байсан. Тийм болохоор биднийг үзэн ядаад байгаад нь гайхах зүйл алга. 5 дугаарт энэ шат нь маш өндөр эрсдэлтэй. Өмнөх шатуудын хувьд бол шинэ шатыг хүлээж авалгүй буцаж ухралт хийлээ гэхэд хамгийн муудаал энэ газар дээрх хэдэн жилийн амьдралаараа л хохироод дуусна. Бараг алдсан зүйлгөө өнгөрөх тохиолдолч бий. Гэхдээ энэхүү шинэ шат руу гарч ирэхээс ухрах юм бол шууд утгаар нь хэлэхэд хязгааргүй шагналыг алдах болно. Одоо шийдвэрлэх тэр мөч ирчгээд байна. Өөрөө хүсгэл юм бол байглаас шууд гарган авч бурхад болгон хувиргах тийм бүтээлүүдийг олж авах энэ үйл явц руу Бурхан байгалыг хэдэн зуун жилийн турш удирдан чиглүүлсээр ирсэн. Харин бүтээл өөрөө үүнийг хүсэж байгаа болов уу? Нэг талаараа энэ нь төрхийн өвдөлттэй төстэй зүйл. Сэрж Христийг дагах хүртлээр бид байгалийн нэг хэсэг бөгөөд ихэнхээ хэвлэлд байгаа. Удаан, зовлонтой, бас түгшүүртэй байсан жирэмсний хугацаа одоо
Оргил үедээ ирсэн. Гайхалтай мөч ирлээ. Бүх зүйл бэлэн болсон. Их барих хэмжиж ирсэн. Сайн төр чадах болов уу? Гэхдээ энэ нь мэдээж энгийн төрөлтөөс нэг чухал зүйлээр ялгаатай. Жирийн үед их төрж байхад хүүхдэд ямар сонголт байхгүй. Харин энэ хүүхдийн хувьд бол сонголт бий. Жирийн үед хэвлээд байгаа хүүхдэд сонголт байдаг бол яах байсан бол гэж би бодож үзсэн. Магадгүй хүүхэд хэвлээ доторх харанхуй, дулаан, аюулгүй байдлыг илүүд үзэх байх. Эхийн хэвлийг хамгийн аюулгүй газар гэж бодох биз. Гэхдээ түүний энэ бодол буруу. Хэвлээ дудвал тэр үхэн. Ингэж харах юм бол шинэ үе шат хэдийн ирчихсэн. Энэ шат руу хэдийн орчихсон хүмүүс ч бий. Бас орж байгаа хүмүүс ч бий. Ийм шинэ хүмүүс хэдийн дэлхийд даяар тархсан байгаа. Заримыг нь танихад хэцүү гэдгийг би ч бас хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд харахад шууд танигддаг. Заримдаа бид тэдэнтэй тааралддаг. Тэдний дуу хоолой, царай зүс нь биднийхээс хэдийн өөр болсон байдаг. Тэд илүү хүчтэй, илүү тайван, илүү аз жаргалтай, илүү гэрэлтэж байдаг. Бидний ихэнх нь бууж өгдөг тэр цэг дээрээс тэд эхлүүлдэг. Дахин хэлэхэд бид тэднийг таньж чадна. Гэхдээ та тэднийг таних тулд хаанаас нь эхлээд харах ёстойгоо мэдэж байх ёстой. Учир нь тэд шүтлэгтэй хүмүүсийн талаар номноос уншиж мэдсэн ерөнхий ойлголтоос ч огт өөр байх болно. Тэд бусдын анхаарлыг өөртөө татах гэдэггүй. Тийм болохоор ч тэрүү уг нь тэд найрсаг сайхан хандаж байгаа хэрнээ та тэдэнд найрсаг хандаж байгаа мэт сэтгэл төрүүлдэг. Та тэдэнд тийм ч хэрэгцээтэй хүн биш ч таныг хайрлах тэдний хайр бусдынхаас илүү байдаг. Үнэн дээр бид хэн нэгэнд хэрэгтэй хүн байх гэсэн энэ хүслээсээ ангижрах ёстой. Дөрвөн сайн хүмүүсийн дунд ч ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд энэ нь даван туулахад хэцүү сорилт болж байдаг. Мөн тэд их л цаг завтай мэт харагддаг бөгөөд үүний нууц нь юу юм бол гэж та гайхах байх. Та тэднээс эхлээд нэгийг нь л таньж мэдэж чадсан бол дараагийнхыг нь танихад хавьгүй амархан байх болно. Яг тийм гэж хэлж чадахгүй ч гэсэн би тэд хоорондоо таарлах үедээ арсны өнгө, хүйс, анги давхраг, нас, тэрч байтугай итгэл үнэмшлээс нь үл хамааран нэг нэгнээ ямар ч маргаангүйгээр шууд таньдаг байх гэж боддог. Гэхдээ ингээд харахаар ариун болно гэдэг нь нэгэн нууц нийгэмлэгт элсэгтэй адил зүйл мэт. Бүр энгийн үгээр хэлэх юм бол энэ нэг ёсондоо их хөгжилтэй зүйл. Гэхдээ шинэ хүмүүсийг энгийн утгаараа бүгд адилхан гэж төсөөлж болохгүй. Учир нь 4-р бүлэгт ярьсан зүйлийн ихэнх нь ийм буруу ойлголт төрүүлж болохоор зүйлүүд байсан учраас би ингэж хэлж байна. Шинэ хүн болно гэдэг нь би гэж нэрлэж байгаа зүйлээ алдна гэсэн үг. Өөрийгөө орхиж Христийн дотор орно гэсэн үг. Түүний хүсэл бидний хүсэл болж түүний бодол бидний бодол болох ёстой. Библиэд хэлсний дагуу бид Христийн оюун санаатай болох ёстой гэсэн үг. Хүмүүс ингэж бодож болох юм. Христ бол цорын ганц. Тэгвэл тийм нэгэн бидний дотор байгаа юм бол бид ч бас бүгдээрээ хоорондоо яг адилхан болчих юм биш үү? Өнгөц харахад тиймэд боловч бодит байдал дээр тийм биш юм. Үүнд тохирсон жишээг олоход хэцүү. Учир нь бүтээгч бүтээл хоёрын хооронд байдагтай яг адилхан харилцаа дэлхий дээр хаанч байхгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ энэ үннийг бүрэн төгс харуулж чадахгүй ч гэсэн санаа авч болохоор хоёр жишээ бүхий дүрслэлийг би танд харуулъя. Үргэлж харанхуйд амьдарч байсан хэсэг хүмүүс байлаа гэж төсөөлөд үзье. Та тэдэн дээр очиод гэрлийн талаар тайлбарлах гэж байна. Та тэдэнд хэрв та гэрэл рүү гарч очих юм бол гэрэл та нар дээр тусаж өөрсөд дээрээ тэрхүү гэрлийг ойлгосноор та нар нэг нэгнээ харж чадна гэж тайлбарлаа гэж бодъё. Тэгвэл тэр хүмүүс бүгд адилхан нэг гэрлийг хүлээн аваад буцааж ойлгож байгаа учраас бид бүгдээрээ яг адилхан харагдах юм байна гэж бодохгүй гэж үү? Тэд нэг л гэрлийг хүлээн авч бас нэг л хариу үйлдэл үзүүлэх учраас бүгд адилхан харагдах юм байна гэж төсөөлөх нь мэдээжийн хэрэг биш гэж үү? Гэхдээ та бидний бодол бол өөр. Гэрэл тэдэн дээр бодтойгоор тусах үед харин ч хоорондоо ямар ялгаатай болохоо тэд харна гэдгийг бид сайн мэдж байгаа. За энэ удаад давсаар жишээ авъя. Давсны талаар ямар ч ойлголтгүй хүн байлаа гэж бодъё. Тийм хүнд та чимэх давс өгөөд давсны онцгой хүчтэй хурц амтыг амтлуулсныхаа дараа манай улсад үүнийг бүх хоол хүнсэндээ хэрэгэлдэг тухай ярьлаа. Тэгвэл тэр хүн танай хоол хүнс бүгд адилхан нэг амттай байдаг хэрэггүй. Таны сая амтлуулсан зүйл чинь бусад бүх амтыг өгүүлчихмээр маш хүчтэй хурц амттай юм байна шүү дээ гэж асуухгүй гэж үү? Гэхдээ давс гэдэг амтлагч тэдний бодож байгаагаас тэс өөр нөлөөтэй гэдгийг та бид сайн мэдэж байгаа. Өндөг, хоньны мах, бөөрийнхий байцааны хувьд бол давс амтыг нь өхүүлэх нь байтугай харин ч сэргээж өгдөг. Давс хийж байж та тэдгээрийн жинхэнэ амтыг нь мэдэрнэ гэсэн үг.
Энэ тийм ч тохирсон сайн жишээ болж чадахгүй гэдгийг урд нь би танд анхааруулсныг санаж байгаа байх. Яагаад гэвэл хэрвээ та давсыг хэтрүүлж хийх юм бол бусад бүх амтыг өхүүлж орхино. Харин бид дотроо Христийг хичнээн хийсэн ч хүн бүрт байдаг зан чанарууд хизээч амтаа алдахгүй. Христ болон бидний харилцаач бас үүнтэй төстэй. Хэдий ч нэ би гэж нэрлэж байгаа зүйлээсээ ангижирч улмаар түүнд өөрийгөө өргөх тусам тэр хэмжээгээрээ жинхэнэ би болж чадна. Христ бол үнэхээр агуу нэгэн. Хэдэн тэрбум бяцхан Христүүд байлаач түүнийг бүрэн дүүрэн илэрхийлэхэд хангалтгүй юм. Тэр өөрөө тэднийг бүтээсэн. Яг л зохиолч дөрүүдийг бүтээдэг шиг. Та болон бид бүгдээрээ түүний зохиол дотор өөр өөрийн гэсэн дөрүүдтэй. Энэ утгаараа хүнийг бүрийн жинхэнэ би нь Христийн дотор өөрийг нь хүлээж байдаг. Христгүйгээр өөрөө би байх гэж хичээх нь сайн зүйл бишээ. Түүнээс татгалзаж өөрөөрөө амьдрахыг хичээх тусмаа бид зөвхөн удамшил, хүмүүжил, орчин нөхцөл, байгалийн төрлөх хүсэл сонирхол гэсэн зүйлүүддээ л захирагдах болно. Үнэн дээр миний бахархалтайгаар би гэж нэрлээд байгаа тэр зүйл бол миний эхлүүлээгүй, бас миний зогсоож чадхааргүй тийм үйл явдлууд нэгэн дор бий болж байдаг газар төдий зүйл юм. Миний хүсэл гэж нэрлээд байгаа энэ зүйл бол миний бие махбодоос үүдэлтэй. Эсвэл бусад хүмүүсийн бодлоос орж ирсэн, эсвэл бүр чөтгөрийн санал болгосон зүйл байхаас хэтрэхгүй. Галт тэргийн думнаас тань хараад сууж байгаа эмэгтэйд хайраа илчилсэн нь таны өөрийн бүрэн бие даасан ухаалаг шивдэр байсан гэж сайрхаж болох ч үнэн дээр үүний шалтгаан нь шөн авч чадсан сайн ойр, дөрүүхэн идсэн өндөг, эсвэл уусан архинаас ч хамаарч байж болно гэсэн үг. Өөрийн бие даасан улс төрийн үзэл баримтлал гэж бодож байгаа зүйл чинь бас үнэн дээр улс төрийн суртал ухуулгын дүнд бий болсон зүйл байж болно. Төрөлхөөрөө байгаа би гэдэг хүн бол би өөрөө итгэж болохоор хэмжээний бие даасан хувь хүн биш. Энэ бол би хэмээн миний босгож тавьсан зүйлүүдийн ихэнх нь маш амархан тайлбарлаж болохоор зүйлүүд байдаг. Бид Христ рүү эргэж түүний мөн чанарыг өөртөө хүлээн авч эхлэх тэр мөчөөс эхлэн өөрийн гэсэн жинхэнэ мөн чанартай болж эхэлдэг. Эхэнд би Бурхны дотор хэд хэдэн бодгол чанарууд байдаг тухай ярьсан. Одоо үүнийг илүү лавшруулан харцгаая. Үнэн дээр жинхэнэ бодгол зан чанар зөвхөн Бурхны дотор л байдаг. Тиймээс та түүнд өөрийгөө өгөхөөс нааш жинхэнэ би гэдэг хүнээ олж авч чадахгүй. Адилхан байх гэдэг зүйл төрлөх хүмүүсийн хооронд байдаг онцлог шинж болохоос Христэд бууж өгсөн хүмүүсийн дунд байдаг зүйл биш. Бүх дарангуйлагчид болон байлдан дагуулагчид хоорондоо залхмаар нэгэн хэвийн адилхан байхад харин ариун хүмүүс хоорондоо гайхалтай ялгаатай байдаг. Гэхдээ хүн жинхнээсээ би гэдэг хүнээ орхих ёстой. Та зүгээр л зориглоод сохроор би гэдэг хүнээ хаях хэрэгтэй. Мэдээж Христ танд жинхэнэ зан чанарыг өгөх болно. Гэхдээ анханасаа зөвхөн үүнийг зориг болгоод түүний өмнө гарч очиж болохгүй. Өөрийнхөө зан чанараас болж зовж хандлсан зүйл байхгүй бол та хизээж түүний өмнө гарч очихгүй. Эхлээд хийх ёстой алхам бол би гэсэн амь хүнээ бүхэлд нь мартах гэж хичээх явдал юм. Жинхэнэ би нь та ирж хайснаар олж авдаг зүйл биш. Энэ шинэ хүн бол Христийн хэрнээ бас таних. Та түүнийх болсон учраас энэ шинэ амь бас таних болсон. Харин та үүнийг Христийг мушгисноор олж авах болно. Маш хачирхалтай сонсогдож байж болох ч үнэн дээр ийм зүйл бидний өдөр тутмын амьдралд ч тохиолдож байдаг. Өдөр тутмын нийгмийн амьдрал дээр ч бас адилхан. Та бусдад ямар сэтгэгдэл төрүүлж байгаадаа санаа зовхоо болохоос нааш хүмүүст хизээч сайхан сэтгэгдэл төрүүлж чадахгүй. Утга зохиол урлагт ч гэсэн мөн адил. Өвөрмөц байх гэж хичээлээгээд өвөрмөц байж чадах хүн нэгч байхгүй. Харин эсэргээрээ зүгээр л үннийг ярих гэж оролдох юм бол 10-аас 9 удаад нь өөрөө ч мэдлгүйгээр өвөрмөц байж чадах болно. Энэ бол оройгоосоо ахвалаад хормой хүртэл амьдралд нэвч шингэсэн байдаг зарчим юм. Та өөрийгөө орхи. Тэгвэл жинхэнэ өөрийгөө олж авах болно. Хэн амиа алдна тэр хүн түүнийгээ олж авна. Та бүхэн үхлийг хүлээн аваарай. Өдөр бүрийнхээ хүсэл тэмүүлэл заавал гүйцэхсэн гэсэн нандин хүслүүдээ өхүүл. Эцэст нь тань дээр ирэх махан биеийн үхлийг ч хүлээн ав. Бүх бие бүх зүрх сэтгэлээрээ хүлээн ав. Тэгвэл та мөнх амийг олох болно. Юуг ч бүү үлдээ. Өгөөгүй үлдээсэн зүйл тань эргээд жинхэнэ чинийх болж чадахгүй. Та нарын дотор байгаа үхээгүй үлдсэн юм бүхэн тань үхлээс хизээж амилж чадахгүй. Хэрвээ та өөрийгөө хайж, өөрийгөө мушгих юм бол эцэст нь зөвхөн үзэн ядалт, ганцаардал, цөхрөл, уур хилэн, суурил доройтлыг л олж авах болно. Харин та Христийг мушгих аваас
Христийг өөрийг нь олж аваад зогсохгүй, түүнтэй хамт бүх зүйлийг олж авах болно. Төгсөв. Цаг гаргаж анхаар сонссонд баярлалаа. Энэ номыг бид уншиж болохоор удахгүй интернет дээр тавих болно.